За, орой минь итгэлийн дүүс нар минь ээ. Бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө үг судлалын цагийг эхлүүлцгээе. За, тэгээ хамтдаа залбираад эхэлье. Бурхан минь таньдаа бид талархъя. Тэгээд өнөөдөр бид нар таныхаа үнний үг рүү ирж байна. Та бидэнтэй ариун сүнсээрээ хамт байж эзэн минь та биднийг энэ цаг мөчид шинчлээч. Та улам илүү өөртөөгөө ойртуулж тэр гайхалтай үнэн дотор амьдрахад минь та туслаараа Есүсийн нэрээр тань даатхан залбирч байна. Амен. За, өнөөдрийн хэсэг бол Матай 14-р бүлгийн 1-ээс 12 гэсэн хэсэг байна. За, богинохын хэсэг байгаа. Тэгээд Иохан Баптист Иохны өхөл гэсэн нэрт гарч ихтэй хэсэг байна. За, би уншия. Иохан Матай 14-ийн 1-ээс 12. Би түрүү Иохан гэсэн үгүй юу? За, уншлаа. Тэр үед захирагч Херод Есүсийн сургийг сонсов. Херод зарц нартаа энэ бол баптистч Иохан мөн тэр үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. Учир нь Херод дүү Филиппийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа. Яагаад гэвэл Иохан Херодиаг та авах нь хууль бус юм гэж хэлсэн ажээ. Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэр Иоханыг иш үзүүлэгч гэж үздэг байв. Харин Херодийн төрсөн өдрөөр Херодиагийн охин олонний өмнө бүжиглэж Херодод таашаагджээ. Тиймээс Херод түүнд юу гүйснийг чинь өгье гэж андгаалan амлав. Охин ихийнхээ ятгалгаар баптист Иохны толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ. Хэдийгээр хаан харуулсан боловч өгсөн андгаа болон зочдоосоо болоод түүнийг нь өгөхийг тушаав. Ингээд тэр хүн илгээж шоронд Иохны толгойг авчээ. Толгойг нь охинд царан дээр авчирж өгсөнд тэрээр ихтэй аваачв. Иохны шавнаар ирж зогцыг нь авч оршуулад явж Есүст мэдгэлээ. За, амен. За, тэгэхээр өнөөдрийн хэсэг дээр бол Херод хаан Есүс Христийн талаар хасар олон гайхамшгуудыг сонссон. За, тэгэнгүүтлээ сонсоод бас Лук дээр, Марк дээр байгаа бас. Марк өнөөдрийн хэсэг бол Марк 6-гийн 14-өөс 29, Лук 9-ийн 7-оос 9-дээр бас хамт байгаа шүү. Марк дээр илүү дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр Марк 6-гийн 14-өөс 29 дээр өнөөдрийн бидний үзэж байгаа Матайгийн үзэж байгаа хэсэг дээр байхгүй нэмэлт бас мэдээллүүд бас багасаг байгаа. Тэгэхээр Марк дээр бол ингэж байгаа цаардаа харин Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Тэгээд хүмүүс баптист Иохан үхлээс амилжээ гэж хүмүүс хэлж ирсэн Есүс Христийн талаар. Зарим нь тэр Илия гэсэн чинь зарим нь иш үзүүлэгчдийн нэгэн байна гэх мэтчлэн ярьж ирсэн. Хүмүүсүүдийн яриаг Иохан Херод хаан сонсоод тэгээ бас Херод өөрөө зарц нартаа юу гэж хэлж байгаа вэ гэхээр нөгөө миний толгойг нь авсан баптист Иохан үхлээс амилжжээ. Тэ? Энэ бол баптист Иохан мөн тэр үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэд хэлсэн байна. Тэгэхээр энэ дэр бүгдээрээ ярилцъя. Тэгээд тэрнээс наана зөвхөн түрүүний яагаад Иохан баптистыг Херод толгойг нь завчиж алах болсон бэ гэдэг шалтгааныг бүгдээрээ товчхон дурдъя. Ерөнхийдөө бол тодорхой байгаа.
Тэгэхээр яасан бэ гэхээр Херод хаан өөрөө мэдээж их нэртэй л байсан байж таараа гэж би зүгээр таамаглаж байна. Айхтар судалсангүй. Ямар ч байсан гэсэн Херод хааны дүү ер нь бол ийм шүү да. Есүс Христийн үйлчлэлийн үеэр Израилийн газар нутгийг захирж исэн нэг хаан байсан. Тэр нь нэг л хаан байсан. Ер нь бол Ромын газар нутгийн харьяалалд байгаа шүү дээ. Тэгэхээр Ромын тэр удирдагчийн томилгоогоор Херод Антипас Херод гэдэг ганц хаан л ерөнхийдөө тэр Галил аймгийг ерөнхийдөө Израилийг хаанчилж исэн нэг л хаан байсан. Тэгээд Херод хааны дүү Филипп гэдэг хүн байж л дээ. Тэгэхээр Филиппи өөрөө Херодия гэдэг их нэртэй. Тэгээд гэтэл Херодия гэдэг Филипп буюу Херод хааны дүүгийнх нь эхнэр Херодия нөхрөөсөө албан ёсоор салаагүй, нөхөр нь үхээгүй байхад шууд Херод хаан дээр очисон байгаад байгаа. Тэгээ Херод хаан тэр Херодиагийн гоо үзэмжтэй Херодод нэг таашаагдсан учраас түүнийг шууд дүүн амьд байсаар байтал албан ёсоор хууль ёсоор салаагүй байтал шууд өөрийнхөө эхнэрээ болгоо авчихсан. Үүнийг нь баптист Иохан шууд хэлсэн байгаад байгаа юм л да. Нэлээд эрсдэлтэй үйлдэл хийсэн байгаас те. Гэхдээ шууд өөрийнх нь үйлчлэл яг тийм үйлчлэл байсан. Тэгээд шууд та хууль зөрчлөө гэж шууд хэлсэн. Тэр үед яасан бэ гэхээр та Маркийг анзаарах юм бол Марк дээр илүү бас дэлгэрэнгүй байгаа. Херодия байгааз Херодиагаас болж хэнийг Иохан Баптистыг шоронд хорьсон байгаад байгаа. Херодиагаас болж. Тэгээд шоронд хориод Херодиа түүнийг алахыг хүсэж исэн. Гэтэл Херод хаан яаж байгаа вэ гэхээр олон хүмүүсүүд Баптист Иоханыг те иш үзүүлэгч гэж янз бүрээр нэрлэдэг, тэгж үздэг байсан учраас олонний хил амнаас, олонний тэр буруутгалаас айсандаа нэг талаараа, нөгөө талаараа тэрээр бас та Марк дээр харах юм бол энэ дэр Марк 6-гийн 20 дээр байгаа байхгүй юу? Херод Иоханыг зөвхт ариун гэдгийг мэддэг байсан учраас түүнээс айж бас Баптист Иоханыг Херод хамгаалдаг байсан байгаа. Тэгсэн мөртлөө өнөөдрийн хэсэг дээр хар да. Херод өнөөдрийн хэсэг дээр та харах юм бол хар да. Хэдийгээр тэр буюу Херод хаан Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байла. Тэгэхээр их сонирхолтой. Херод хаан Иохан Баптистыг алахыг хүссэн. Гэхдээ ард олноос болоод алж чадаагүй. Тэгсэн мөртлөө Марк дээр бас Херод Иоханыг зөвхт ариун гэдгийг мэддэг байсан учраас түүнээс үг сонсохдоо би 6-ыг нь уншчихъя. Марк 6-гийн 20 дээр учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвхт ариун хүн гэдгийг мэдэж Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо их твддэгч дуртаяа сонсдог байлаа. Ийм хоёр ойлголт, хоёр нэг дүр төрх анзаарагдаад байгааз. За тэгэхээр энэ талаар бүгдээр ярилцсна гэсэн үг. За тэгээ ямар ч байсан гэсэн тэгээд ард олноос болоод ингээд нэг талаараа нөгөө талаараа өөрөө ч гэсэн бас хүндэлдэг те бас дургуйч гэсэн зөвхт ариун хүн гэдгийг нь мэддэг байсан учраас ингээд сонсдог байсан байгаа. Дуртаяа сонсдог байсан. За иймэрхүү ингээд байдалтай ингээд нөгөө нэг шинэхэн те дүүгийнх нь эхнэрээсээ болоод Херодыг шоронд Баптист Иоханыг шоронд хорьцсон. Гэхдээ ингээд сонсч мосоод ингээд номлолыг нь сонсоол те хэдийгээр хамаг гим мимиг нь хилдэг ч гэсэн ингээд сонсч мосоол иймэрхүү байдалтай байжсэн чинь төрсөн өдөр нь болвоо. Херодын төрсөн өдөр. Тэгээ төрсөн өдрөөр яасан бэ гэхээр нөгөө дүүгийнх нь эхнэр буюу Херодиагийн охин, магадгүй дүүгийнх нь охин баг те бүжиглсэн байгаад байгаа. Тэгэхээр тэр бүжиглж байгаа тэр Херодиагийн охин түүнд маш их таалагдсан. Тэгэхээр энийг бид нар ерөнхийдөө одоо 6 дээр харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олонний өмнө бүжиглэж Херодод таашаагджээ. Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав. Бүр Марк дээр юу гэж байгаа гэж бүр газар нутгийнхаа хаанчлалынхаа талыг нь өгөхөд бэлэн байна гэж хэлсэн байгаа байхгүй юу? Херод болон байгсад ихэд таашаагджээ. Марк 6-гийн 22 дээр явж байна те. Хаан охинд чи юу хүсснээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье. Тэрээр охинд ам гарч чи надаас юу хүснэ би түүнийг чинь хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв. Харж байна уу? Эндээс бүгдээр ямар дүгнэлт гаргаж болж байгаа вэ гэхээр нэгдүгээрт түрүүн дүүгийнхаа эхнэрийг хууль зөрчөөд Баптист Иохан хэлсээр байтал өөрийнхөө эхнэрээ болго автсан. Дараагаар нь төрсөн өдрөөр нь шинэ эхнэрийнх нь
нөгөө хуучин нөхрийнх нь ч юм уу дүүгийнх нь охин нь те өмнө нь бүжиглж байгааг хараад маш их таашаагдж таалаад тэгээ хаанчлалын талыг хүртэл өгье гэж амласан. Ам мөчиг андгаа өгсөн. Эндээс цаана юу анзаарэгдэж байна? Нөгөө нэг завхаарл садар самуу нүдний хүсэл тачаал дүүгийнхаа нөхрийг эхнэрийг нь өөртөө авсан. Дараа нь шинэ эхнэрийнх нь охин өмнө бүжиглж байхад таашаагаад те хаанчлалын талыг хүртэл өгье гэсэн. Тэгээ дараагаар нь нөгөө эхнэр дүүгийнх нь эхнэр те дүүгийнх нь охин ч гэдэг юм уу шинэ эхнэрийнх нь охин болсон тэр Хелодиягийн охин ээж дээр очиод хаан ингэж хэллээ. Юу хүснэг ч нөгөө гэж бүр андгаалсан олон зочдынхоо өмнө бүр хаанчлалын талыг ч гэсэн өгөхөд бэлэн гэж надад хэлсэн. Юу гуйх вэ ээжээ гэж хэлэх үед Хелодия нөгөө нэг алахыг хүсэж исэн Иохан Баптистийн толгойг чи аваад энэ тавган дээр надад өг гэж хэлж тэгээд гуйчих гэж хэлсэн. Тэгээд гуйсан хэдийгээр өнөөдөр энэ дээр байгаа те хэдийгээр хаан харуулсан боловч Матай 14:9 хаан харуулсан боловч өгсөн андгаа болон зочдоосоо болоод түүнийг өгөхийг тушаав. Тэгээд толгойг нь авсан. За иймэрхүү үйл явдал болсон байгаа юм. За энэ тэгээд ерөнхийдөө өнөөдрийн хэсгийн хамгийн сүүлд Матай 14:12 дээр сүүлийн ишлэл дээр Иохны шавнаар ирж зогцсыг нь авч оршуулад явж Есүст мэдгдлээ. Есүст Иохан Баптист Херодийн гараараа толгоогоо завчруулж өглөө гэдгийг Есүс хэлсэн байгаа юм. За тэгээ иймэрхүү үйл явдал болсон ерөнхийдөө бол. За тэгээ бүгдээрээ эндээс ерөнхийдөө чааш нь жоохон задлаад ойлгож ухаарах юм хараад явъя. За тэгэхээр нэгдүгээрт 1-2 дугаар ишлэл дээр Херод Есүсийн талаарх асар олон алдаршиж байгаа нэрийг нь сонссон. Энэ сонсохоос өмнө аль хэзээ өгсөн үйл явдал шүү. Тэгээд энэ сайн нь бол зүгээр Матай бичээч ерөнхийдөө өмнө болсон явдлыг эргэж бичсэн гэсэн үг. Тэгэхээр асар олон гайхамшиг үлдэж байгаа Есүсийн алдар нэр суу хүндийг нь сонсоод Херод хаан дотроо юу гэж бодсон бэ гэхлээрэ тэгж бодоход нь бас хүмүүсийн нөгөө нэг юм элдв янзын нөгөө цуурхал бас түүнд нөлөөлсөн байгааг Марк 6-аас бид нар уншсан те. Зарим нь түүнийг Баптист Иохан амилчжээ. Зарим нь түүнийг Илия байна. Зарим нь иш үзүүлэгчдийн нэг нь байна гэл янз бүрийн ярьж ихад тэр олон цуурхлууд дундаас Херод хаан юунд нь итгэж өөртөө хүлээж авсан байх гэхээр өөрийнх нь нөгөө нэг те тушаалаар үхсэн Баптист Иохан амилдсан байна. Тэгээд тийм учраас л тэрээд түүнд байгаа ийм хүч чадал түүнээс гараад байгаа маа гэж зүгээр таамагласан. За эндээс бүгдээр түүний энэ таамаглал байна шүү дээ те. Би нэг хит хэдийн юм хилээд тэгээд тэндээс бүгдээр нэг дүгнэлт гаргаад нэг хэрэгжүүл гаргаад цаашаа явъя. Хитгэн юм байгаа өнөөдрийн хэсэг дээр бол. За тэгэхээр Иохан та боддоо Херод хаан шүү дээ. Тэр тухайн үндэстнийг захирж байгаа хаан таамаглахтай байна шүү дээ те. Ард олны цуу яриаг үндэслэж таамагласан байгаа юм. Тэгээ ард олон ч гэсэн сонирхолтой. Ард олны цуу яриа маш тийм асуудалтай. Тэгээ тийм асуудалтай юмд итгэж Иохан Херод хаан энэ дүгнэлтийг гаргасан. Гэтэл бодит байдал дээр факт ямар факт байгаа вэ? Иохан Баптистийн гараар Есүс Христ баптизм хүртсэн. Ард олон харж ирсэн. Тэгээд тунхагласан ертөнцийн нүглийг өөргөч Бурхны хургийг харах тун гэхэд Иохны шавнар нь байсан хүмүүс явж исэн. Тэрүүгээр ингээд хажуугаар нь зурж явсан байгаа сте. Тэгэхээр хүн амьд харж л байсан. Тэнд Иохан Баптист баптизм хүртэж байна. Тэнд Есүс явж байна. Дараа нь бас бид нар Иохан дээр мэдэн штэ. Иохан хэд дээр байла? Чимээгүй цаг дээр Иохан 4 дээр байлоо хэд тэр хавцаа байсан санагдаж байна. 3 дээр ч билүү. Тэр нэг хой талд Юдэ аймгийн Галил аймгийн тэр хойхон талд нь Баптист Иохан баптизм хүртэж исэн. Урд талд нь Есүс болон дагалдагч нар нь баптизм хүртэж исэн. Юдэчүүд үүнийг сонсоод нөгөө нэг Иохны шавнар дээр очиод ариусгалын буюу тэр баптизмын талаар маргаан үүссэн гэдэг байгаа шүү дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Есүс Иохан хоёр хоёулаа амьд яг бодиттой газар нутаг дээр байж исэн. Гэтэл одоо энэ Херод хаан юу ярьж байна те? Иохныг үхээд сүнсэн Есүс болоод Иохан үхээд дараа нь амьлахдаа Есүс болж гарч ирж гин гэд. Хитгэн сарын зөрүүтэй шүү дээ. Хэдэн жил хамт байсан. Баг хамаатнууд тахгүй. Тэгэхээр ийм утгагүй юмар таамагласан гэсэн үг. Тэгээд тэрэндээ итгэсэн. Яагаад?
ерөнхийдөө бол нөгөө айдас, гимшил, буруутгал тиймэрхүү юм байсан гэсэн. Би гол нь юу хэлэх гээд байна вэ гэхээр ард олны, олон түмний одоо нөгөө нэг юм олныг хамарсан цуу яриа асарт бүр Есүс нэг би олж чадсангүй. Есүс бас ингэж хэлсэн байгаад байгаа байхгүй юу? Хаана олон түмэн цугларч, хаана олон түмний тэр туйлширсан тийм дүгнэлттэй юу үг яриа байна. Тэнд асуудал тэнд нөгөө нэг юм алдаа мадаг их байдаг. Хаана олон түмэн байна. Тэнд алдаа их гардаг гэсэн нэг тиймэрхүү агуулгатай ишлэл үг нь байдаг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр тэр олон түмний хуйларсан, туйлширсан энэ цуу яриа энд итгэх нь маш аюултай. Тэгэхээр Херод хаан итгэсэн байгаа байхгүй юу? Тэгээ олонний энэ таамаглалд итгээд тэгээд хийсвэрээр одоо юу гэдэг юм магадгүй нөгөө нэг уулзахыг хүссэн байгаад та дараагаар нь бусад хэсгийг харах юм бол ер нь Херод хаан бол Есүстэй уулзахыг хүсэж исэн. Тэгээд нэг талаараа нөгөө талаараа бас л нөгөө нэг бас хоосон айдас төрсэн байх ч магадaltaй. За тэгээд бас Есүсийн дотор байгаа тэр хүчийг нь Иохны хүчтэй адилтгсан байна. Адилтгаж байгаа. Нэг талаараа энэ мэдээж хуйлаа бурхнаас байсан хүч байсан. Гэхдээ харьцуулахын аргагүй их байсан шүү дээ. За энэ яах вэ? Өнөөдөр бүгдээрээ хамгийн гол өнөөдрийн хэсгээр дамжуулж ойлгох зүйл маань одоо үндсэн хэсэг дээр байгаа. Херод хэрхэн яаж Иохан Баптистыг алхахад хүрсэн энэ үйл явдал дунд байгаад байгаа байхгүй юу? За бүгдээрээ харъя. Тэгэхээр юун дээр хар та тэрийг ярихаас өмнө ингэн Херод яагаад Иохан Баптистыг алах болов? Уг нь Марк дээр түрүүн би хэлсэн шүү дээ. Марк 6-гийн 20 дээр юу байлаа? Херод хаан Иоханыг зөвхт ариун гэдгийг нь мэддэг байсан. Марк 6-гийн 20 дээр байгаа шүү. Яг энэ адилхан үйл явдал. Тэгээд бүр Иоханаас айдаг байсан. За Матай дээр бол олон түмэн Иохан Баптистыг иш үзүүлэгч гэж итгэдэг байсан учраас алж чадсангүй алахыг хүсээгүй гэж алж чадсангүй гэдэг алахыг хүсэжсэн ч гэсэн алж чадсангүй гэдэг тэмдэглэл байгаа. Тэр нэг дүр төрх нь. Марк дээр бас нэг дүр төрх нь. Тэр нь юу вэ гэхээр Иохан Баптистийг хувьчлан зөвхт ариун гэдгийг мэддэг байсан учраас Иохан Баптистыг өөрөө ард түмнээс үл хамаарч өөрөө айж хүндэлж имээдэг байсан. Тэгээ бүр хамгаалдаг байсан гэж байгааз. Херодиа түүнийг алахыг хүсэж исэн ч гэсэн Херод хаан хамгаалдаг байсан байгаа байхгүй юу? Тэгээ сонсохдоо имэж твддэг байсан ч гэсэн дуртаяа сонсдог байсан. Марк 6-гийн 20 дээр байгаа. Гэтэл Матай дээр бас нэг дүр төрх нь ярьж байгааз тий. Тэгээд хардаа Херодиа гэдэг тэр дүүгийнх нь эхнэрийн охин бүжиглэх үед юу болж байгаа вэ гэхээр зочдоосоо болоод зочдынхон дэргэд Херодиагийн охинд андгаалсан андгаа нь нэгдүгээр тэр эмэгтэй охиноосоо болоод хоёрдугаарт зочдоосоо болоод хэдийгээр хүндэлж зөвхт ариун гэж хүндэлж хизээгээр твддэг жоохон дургуйч гисэн тэгэл сонсох дуртай номлолыг нь үг яриаг нь сонсох дуртай боловч хэлсэн андгаанаасаа болоод олон хүмүүсүүдэд хэлсэн олон хүмүүсүүдэд андгаагаа зөрчсөн гэж нэр хүндээ унахаас үл айгаад тэгээд тэр охины тэр таашаагдсан байдлаас болоод андгаагаа биелүүлэхийн тулд нөгөө нэг таалдаг байсан Баптист Иохнаа алсан байгаа байхгүй юу. Тэгээ эндээс бүгдээрээ нэг зүйлийг бас харж болж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр Яаков 1-ийн 8 дээр болохоор юу гэж байгаа вэ гэхээр хоёр санаат нь бүх үйлдээ докторгүй байдаг гэж байгаа. Хоёр санаат нь бүх үйлдээ докторгүй. За энэ яг Яаков 1-ийн 8-ийн ишлэл бол ерөнхийдөө залбирлын талаар л да. Залбирчаад гуйсан мөртлөө гуйландаа хариулт аавна гэдэгтээ итгэдэггүй. Тийм байдлын талаар ерөнхийдөө хэлсэн хам сэдв байгаад байгаа байхгүй. Тэгээ гол нь энэ нэг л илэрлэн. Хоёр санаатай хүн гэдэг амар аюултай байгаа байхгүй. Нэг яг нэг Матай дээр байдаг шүү дээ. Хоёр эзэнд зэрэг үйлчлэх боломжгүй. Нэгийг нь хүн үзэн ядаад нөгөөг нь хайрлаад нэгийг нь үзэн яддаг. Хоёр эзэн нэгнээ эсэргүүцдэг. Тэр нь ямар вэ гэхээр Матай дээр бурхан болон маммон гэж байгаа энэ хоёр хоорондоо эсэргүүцдэг. Итгэгч нар бас биднэрт ийм хоёр санаатай хоёрдмал санаа гэж хэлж болно. Хоёрдмал энэ санаа маш аюултай байгаа байхгүй.
Дөрөв Яаков дээр хэлж штэ хоёрдмал санаатан нь бүх үйлдээ докторгүй байдаг. Бүх үйлдээ. Амийн үйлдэж докторгүй. Тэгсэн мөртлөө энэ яг бурхных юм шиг тэгсэн мөртлөө сатаных юм шиг ингээд ийм хоёрдмал. Тэгэхээр Иохан Баптист яг ийм байсан байгаа байхгүй. Нэг болохоор Иохан Баптистийг Херод хаан, нэг болохоор Иохан Баптистийг алахыг хүсэж исэн. Өнөөдөр бидний хэсэг Матай дээр байна. Тэгснээр Марк дээр бас нөгөө талыг нь алахыг хүсээгүй хүндэлж хамгаалдаг байсан. Марк 6-гийн 20 дээр байгааз. Тэгснээр Марк 6-гийн 20 дээр бол айж хүндэлж хамгаалж дуртаяа номлолтыг нь сонсдог байсан. Яагаад гэвэл зөвхт ариун гэдгийг нь мэддэг байсан учраас. Гэтэл Матай 14 дээр хэдийгээр тэр Херод хаан Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Сонио. Ард олноос айгаад алж чадаагүй алахыг хүссэн ч гэсэн. Марк дээр болохоор алахыг хүсээгүй бүр хамгаалдаг байсан. Гэхдээ Херодын охин бас илсэн зочдод хэлсэн андгаанаасаа болоод алсан. Харж ийн хоёр тал байгаад байгааз. Энэ дээр Херод яг ийм хоёрдмал сэтгэлгээтэй, хоёрдмал ийм дотоод мөн чанартай хүн байсан байгаа байхгүй. Яг Баптист Иохан дээр бол тийм болохоор түүний хувьд яг одоо тэр юу гэдэг нь бурхны тийм ажил ч юм уу те аврал ч юм уу эсвэл Иохан Баптистийн үйлчлэлийг та мэддэг бол ер нь гимшлийн үйлчлэл байхгүй юу? Гимшлийн усан баталгаа хийдэг үйлчлэл. Юмыг шууд гим нүглийг шууд хилээд тэгээд эзнээс имээц дотор тэд нарыг гимшилд ирүүлж усан баптизм хүртээдэг. Тэгэхээр Иохан Баптист ч гэсэн шоронд орсон тэр хугацаанд шоронд байх хугацаанд Херод хаанд ямар нэгэн байдлаар тэр гимшилд хүргэх үйлчлэлээ хийж л байсан байж таарна. Гэтэл тэрэнд нь юу саадулсан гэдгийг би өнөөдөр ярих гэдэг байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр түрүү энд хэлж байгаа. Энд доор байна. Нэр хүндээ бодох байдал. Олноос айж имэх байдал. Олноос айж имээсэндээ олонд таашаагдахыг хүссэндээ нэр хүнд нь унахгүй гэдэг олныг тааллыг хайсан байдлаасаа болоод нэгдүгээр, хоёрдугаарт нүдний хүсэл тачаал. Анх шоронд орсон ч гэсэн энд болсон. Нүдний хүсэл тачаалаасаа болж, мах бодийн хүсэл тачаалаасаа болж дүүгийнхаа эхнэрийг өөрийн болгож авсан. Түүнийг нь Херод Баптист Иохан зэмлсэн. Хоёрдугаарт нэгдүгээрт түрүү хэлсэн те олны тааллаас айж, олны тааллыг хайх нэг байдал. Хоёрдугаарт махуудынхаа хүсэл тачаалыг эрэлхийлэх, нүдний хүсэл тачаал гэсэн үг. Нүдний хүсэл тачаал. Гуравдугаарт хоёр санаатай байсан байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр байдлуудаасаа болж Иохан Баптистаар дамжуулж Херодод зүрхэнд нь хүрэх гэсэн ямар нэгэн тэр нэг юм сүнслэг ажиллагаа амжилтанд хүрч чадаагүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нар бас эдэнд хамаатай. Энэ дээр хардаа нэг юм байгаа. Та Матай 11:11 дээр Матай 11-ийн 14 дээр юу гэж байгаа вэ гэхээр Есүс Иохан Баптистыг хэрв та нар сонсож чадвал ойлгож чадвал Иохан болвол Илия байсан гэж хэлж байгаа. Ирэх ёстой Илия мó. Та нар хүлээн авахыг хүсвэл тэр нь ирэх ёстой Илия юм гэж Есүс Иоханыг гэрчилж хэлсэн байгаа даа. Тэгэхээр би урд нь та миний өмнөх юу гэсэн яг энэ хамааралтай хэсэг Матай энэ саяны энэ 11-р ишлэлийн хамаатай хэсгийг та судалсан хэсгийг сонссныг санаж байгаа бол Илия биш тий. Хуучин гэрээнд байсан Илия, Иохан Баптист хоёрын үйлчлэл нь адилхан байсан байхгүй юу? Цаад үйлчлэл. Тэр утгаараа Есүс хэлсэн байгаа даа. Түүнээсээр Илия дахин төрөөд Илиягийн сүнс одоо хой төрөлмөрлөн гэдэг ойлголт яг бодит амьдрал дээр байхгүй шүү дээ. Нэг хүний Иоханы сүнс гэж тусдаа сүнс байдаг, Илиягийн сүнс гэж тусдаа сүнс байдаг. Тэрнээс биш те буддист ойлголт байхгүй. Зүгээр Есүс яагаад сая Матай 11:14 дээр ирэх ёстой Илия бол Иохан гэж хэлсэн бэ гэхээр Илиягийн үйлчлэл байхгүй юу? Сүнслэг үйлчлэл. Илиягийн сүнслэг үйлчлэлийг Иохан Баптист бас хийсэн байгаа. Олон зүйлээрээ адилхан байсан. Хуйуула цүлд амьдэрдэг байсан. Хуйуула зэрлэг зүгийн бал идэж нөгөө нэг өмс зүүссэн хувцсан тийм зэрлэг гадаад хэлбэртэй хуйуула. Хуйуулангийнх нь үйлчлэл шулуухан шудраг хилдэг. Хуйуула сүнслэг завхаарлын эсрэг тэмцэж исэн. Одоо энэ дээр та харж байна уу? Сая Илия хинээс болж бишээ. Иохан хинээс болж шоронд оров. Херодия гэдэг эмэгтэйгээс болж. Илия та хаад 1-р хаад 18 дээр байгаа нөгөө нэг Баалын 300 те дахилч нартай ер нь сүнслэг тулаан идэх штэ. Тэгээд нөгөө нэг юм те бороо ороогүй гам болж их үед Илия те нөгөө нэг бурхнаас нөгөө нэг юу босгоо дахил босгоо дээрээс нь ус асгаа тэгээд залбирх үед
Баалын дахилч нарын залбирлаар ямар ч гал асдаггүй. Гэтэл Илиягийн залбирлаар тэр гал асдаг те гал асдаг. Тэгээд бас бороо ордог. Янз бүрийн гайхамшиг болдог. Тэгэхээр тэр Баалын эсрэг сүнслэг завхаарл буюу Баалын эсрэг болсон тулаан багхгүй юу. Тэгэхээр Херод Иохан ч гэсэн Херодия гэдэг эмэгтэйтэй холбоотой сүнслэг завхаарлыг нь шууд илчилснээрээ сүнслэг тулаан хийснээрээ шоронд орсон. Дараа нь бас адилхан нөгөө эмэгтэй Херодия гэдэг эмэгтэй бас Херодиагийн охин хоёроор дамжуулж Иохан толгоогоо алдсан. Илия бас адилхан. Саяны 1-р хаад 18 дээр байгаа энэ тэ Баалын дахилчдыг Илия ялав гэж байгаа ч тэ энэ ялалтын дараа яг дараагийн 19-р ишлэлээр Илия Изебелээс зугтуу гэж байгаа, зугтсан гэж байгаа. Яасан бэ гэхээр Изебел нөгөө нэг Ахаб хааны эхнэр энэ Сидон харь үндэстний гүнж байхгүй юу? Хааны гүнж Изебел гэдэг хүн. Энэ гүнж харь үндэстний. Тэгээд Баал Изебелээс болоод яасан бэ гэхээр хойд Израилийн үндэстэн Бурхны ард түмэн Баалыг шүтэж эхэлж байгаа байхгүй юу? Изебелээс болоод. Тэгэхээр тэр 1-р хаад 18 дээр Илия тэр сүнслэг завхаарлыг ялсны дараа нь яасан гэж нөгөө нэг Изебел гэдэг эмэгтэй хүн хааны эхнэр Изебел Сидон гүнж Изебел би Илияг алах болно гэж занал хийлдэг байхгүй. Тэгсэн чинь энэ эмэгтэйгээс айгаад Илия зүхтаадаг. Харж байна уу? Хуулингийнх нь үйлчлэл эмэгтэй хүн дайсханжсэн байгаа байхгүй. Тэгэд хуйлаа ерөөхдөө яаж байгаа вэ гэхээр тэр шудраг бузармууг илчилдэг тийм үйлчлэл хийж исэн. Тэгээд бас нэг юм зүйл юм байгаа. Түрүүн хэлсэн шүү дээ. Баптист Иоханны талаарх Херодийн тэр хоёрдмол сэтгэлгээг бид нар түрүүн ярьсан те. Марк дээр болохоор Херод хаан Иохан Баптистад таалж исэн талыг нь хэлсэн. Матай дээр болохоор Херод хаан Иохан Баптистыг алахыг хүсэж исэн талыг хоёрдмол яг энтэй адилхан нэг зүйл болж байгаа. Илиягийн үед тэр нь одоо биднэрт хамаатай зүйл. Яг бидний итгэлийн амьдралтай. 1-р хаад 18-ын 21 дээр ишлэлийг би уншаадах юм. Энэ дээр бас хоёрдмол нэг сүнслэг хоёрдмол байдлыг эзэн Илиягаар дамжуулж зэмлсэн байдал байгаа байхгүй юу? Өнөөдөр тэр нь биднэртэй хамаатай учраас би хуваалцах гээд байна. За 1-р хаад 18-ын 21 дээр нөгөө ялсныхаа дараа хардаа Илия бүх ард түмэнд ойртон зогсоод та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлцэх юм бэ? Хэрүү эзэн л бурхан мөн бол түүнийг даг, харин Баал мөн бол түүнийг даг гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй. Харж гинөө. Яг ийм үйлчлэл чинь Иохан Баптистийн үйлчлэлсэн байхгүй юу? Шулуухан. Бас нөгөө юун дээр Матай дээр ч гэсэн байгаа шүү дээ. Юуны фарисеучуд Иохан Баптистаар гимшлийн баптизм хүртэх гээд очих үед те ирэх уур хилэнгээс та нар зүхтаа гэж хэн та нарт сануулсан бэ? Хэрвээ үнэхээр та нар ирэх уур хилэнгээс айж байгаа бол гимшилд зохистой үр жимс гарга гэл ерөөсө шулуухан юм хэлдэг. Иохан Баптист Илия хоёрын үйлчлэл нэг байхгүй юу? Тэр утгаараа Есүс түрүүн Матай 11:14 дээр Илия ирэх ёстой Илия чинь хэн байсан? Иохан Баптист байсан. Малахи дээр Илия ирэх болно гэж иш үзүүлсэн байдаг шүү. Иохан Баптистийн талаар. Тэгэхээр сая хэлж штэ те. Одоо энэ биднэртэй хамаатай. Түрүүн 1-р хаад 18:21 дээр те та нар хэдий болтол тээнэгэлцэх юм бэ гэдэг энэ үг өнөөдөр бидэнд хамаатай байхгүй юу? Та сонсч ирсэн үгүй мэдэхгүй. Илчлэлт 3 дээр байгаа Лаудик чуулганд хэлсэн иш үзүүлэг сануулга байгаа. Бурхан биш те ирээдүйд болох зүйлийн талаарх илчлэлт номыг бичихтэй эхний хэсэг дээр 2-3 дугаар бүлэг дээр нь илчлэлтийн 2-3 дугаар бүлэг дээр нь яаж байгаа вэ гэхээр Азийн 7 чуулганыг эзэн иш үзүүлж зэмлэхийг нь зэмлэж магтахыг цаашаасан байгаа. Тэр дундаа хамгийн сүүлчийн чуулган болох Лаудик чуулганы талаарх эзэн сануулсан эзний үг байгаа байхгүй юу? Тэр дунд хардаа тэр яг өнөөдрийн саяны хэлсэн энэ байдал байхгүй юу? Монгол чуулган яг ийм байгаа гэж надад яг мэдрэгдэж ирсэн. Тэгээд өчигдөр манай ах ирээд бид нар бас бит хоёр ярилцсан нөхөрлөж яхад бас өөр нэг ямар хүн гинөө бас ингэж бас иш үзүүлсэн хүн иш үзүүлэгч байх вэ? Эзний үгийг хэлсэн хүн байдаг гинэ. Тэгэхээр би бас яг энийг
Надад яг лавдаг чуулганы энэ хэсгийг уншихад яг адилхан санагдсан байхгүй. Монгол чуулган манай монгол чуулганы нөхцөл байдал яг ийм байдалтай байгаа байхгүй. За би уншаадах юм. Илчлэлт 3-ын лавдагт чуулганы нөхцөл байдал. За лавдагт чуулганы тэнгэр элчид бичгтэн амен итгэмжид бөгөөд үнэн гэрч болох Бурхны бүтээлийн ихэн үүнийг айлдж байна. Есүс гэсэн үг те. За би чиний за одоо сонсоорой. Энэ нөхцөл байдал монгол чуулганы одоогийн нөхцөл байдал нэгдүгээр. Хоёрдугаар түрүүн 1-р хат 18-ын 21 дээр хэлсэн нөхцөл байдал байхгүй юу? Бас Матай дээр байгаа хоёр эзэнд үйлчлэх гээд байгаа. Монгол чуулган яг ийм нөхцөл байдалтай байгаа. Лавдагт чуулган бас яг ийм байсан учраас эзэн зэмлсэн. За би уншия. Та яг өөр дээрээ бодоорой. Монгол чуулган гэдэг чинь Монгол итгэгч хүн бий гэсэн үг шүү дээ. Бусдыг буруутгах биш. Өөрсдийгөө л харна гэсэн үг. За Илчлэлт 3:15 дээр би чиний үйлсийг гэж байгааз итгэл гэж яриагүй. Би чиний үйлсийг чинь хүүтэнч биш, халуунч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүүтэн юм уу эсвэл халуун байгаасаа гэж би хүсэж байна. Тэр нь хүүтэн гэдгэд нь юу гэдгийг бузар муу үүстэй гэж хэлээгүй шүү. Энэ бас яг тодорхой зориулалтаараа зорилгоороо юунд дуудагдсан түүгээрээ байх юм ярьдаг байхгүй юу. За тэгээ бас тэгж хэлж болно. Нөгөө талаараа бас шууд те эсвэл юусоо намайг дагахгүй гэж байгаа шууд дагахгүй гэл явуулдаа гэсэн. Түрүүний хаад 1-р хаад 18:21 дээр түрүү хэлсэн шүү дээ те. Та нар Бурхныг эзэн л Бурхан мөн бол түүнийг даг. Харин Баалыг Бурхан гэж бодож байгаа бол түүнийгээ даг. Битгий тэнэгэлзээдвэ. Хэн Бурхын түүнийгээ даг. Шийдвэрээ гарга. Хоёр эзэнд үйлчлэх боломжгүй гэж Илия шууд хэлж байгааз те. Матай дээр ч гэсэн Есүс хэлсэн шүү дээ. Хоёр эзэнд үйлчлэх боломжгүй. Хүн нэгийг нь үзий ядаж нөгөөг нь түлхдэг. Хайрлаж нөгөөг нь түлхдэг. Нэгээс нь зуураад нэгээс нь те нэгийг нь түлхдэг. Нэгийг нь үзий ядаж нэгийг нь хайрладаг. Хоёр эзэн буюу Бурхан гэж байгаа нөгөөх нь мамман буюу эд хөрөнгө ярьдаг. Энэ дэлхийн эрх мэдэл ярьдаг байхгүй юу? Дэлхийн нөлөө ярьдаг. Тэгэхээр өнөөдөр Монголын чуулган ийм байдалтай, Монгол итгэгч нар ийм байдалтай байгаад байна. Эзэн байнга сануулдаг, байнга харуулдаг, мэдрүүлдэг. Би Монгол чуулган гэснээрээ би өөрийгөө хэлж байгаа юм биш. Надад ч гэсэн илэрдэг. Тийм учраас би өдөр болгон хичээж, гимшиж, эзнийхээ үгийн төлөө явах гэж хичээж байна. Бид бүгдээрээ ингэхгүй бол үр дүн нь гарч ирнэ шүү дээ. Бид зүгээр нэг юм улс төр яриаггүй. Энэ бидний амь настай, ирээдүйтэй Монгол чуулганы олон хүмүүс аврагдах үгүй юу асар олон юм яригддаг. Тийм учраас эзэн хэлж байгаа. Лавдаг чуулганд хэлсэн үг. За би сонсъё. Хэлий та сонсоорой. Би чиний үйлсийг чинь та өөрийгөө гэж бодоорой. Монгол чуулганы гэж та бодоорой. Би чиний үйлсийг чинь хүүтэнч биш, халуунч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүүтэн юм уу эсвэл халуун байгаасаа гэж хүсэж байна. Тийхүү чи халуунч биш, хүүтэнч биш бүлээн тул би чамайг амнаасаа нулимж гаргана. Яагаад гэвэл за одоо сонсоорой. Та энэ бид нартай адилхан зүйл байна уу та бодоорой. Яагаад гэвэл манай өнөөгийн нөхцөл байдалтай. Яагаад гэвэл чи би баян хөрөнгөцсөн тул дутах зүйл юр байхгүй гэдэг. Чи хөөрхөлөлтөд өрөвдмөр ядуу сохор нүцгэн гэдгээ мэдэхгүй байна. Би баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт хувцлахын тулд нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүй тулд цагаан хувцас харахын тулд нүдэ тослох досыг надаас худалдан аав гэж би чамд зөвлөё. Би хайрладаг хүмүүсээ зэмлдэг, сахилгачулдаг. Тиймээс халуун бай, гимш. Хүүтэн байгааг байгааз халуун бай, гимш. Бүлээн байх нь илүү аюултай байгаа байхгүй. Нэг бол ингэсэн шүү дээ. Нэг бол халуунч биш, хүүтэнч биш гэдгийг чи мэднэ. Чамайг хүүтэн юм уу эсвэл халуун байгаасаа гэж хүсэж байна. Яагаад хүүтэн байхыг эзэн бас хүсэж байгаа. Хэрэг хүүтэн байвал яана гэж тэр хүн шууд өөрийг нь юу хүлээж байгааг хүлээн зөвшөөрөх байхгүй мэднэ. За би бузар муугаар явж гин. Би аюултай явж гин да. Би баларх гад байна да. Гэтэл бүлээн байдал нь яагаад аюултай гэж болж гин гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр утгаараа энэ төр хэлж байгаа. Би болж гин. Би баян. Надад дутах юм байхгүй. Үгүй ээ. Бүлээн гэдэг нь амар аюултай байхгүй юу? Бүлээн байна гэдэг чинь ерөнхийдөө нөгөө шашинлаг байдал гэсэн. Бүлээн байна гэдэг чинь өөрсдийгөө би болж гин. Би зүвт байна. Манай чуулган болоод байна. Бид нар болоод байна. Би болж гин. Би ингээд яагаад тэгэхээр би өргөлөө өргөж гин. Яагаад тэгэхээр би цуглаандаа явж гин. Би үйлчилж гин гэдэг юм уу те нэг иймэрхүү ярьдаг. Зүгээр нэг юм өөрийнхөө хийдэг шашинлаг зан үйл эсвэл нэг хүнд нэг өгсөн өргөлөө сайн үйлээ ярьдаг. Хэрвээ энэ байж те энүүгээр аврагддаг эн чин Тэнгэрийн хаанчлалын хаанч бурханд ордог зөвхт үйлдэл юм бол хүн болгон Тэнгэрийн хаанчлал орно шүү дээ.
Гэтэл Ром 3 дээр юу гэж хэллээ? Хуулийн үйлсээр зөвтгөгдөх ямар ч боломжгүй гэж байгаа шүү дээ. Хууль бол зөвхөн хүний гэмтэй гэдгийг л ойлгуулах зорилготой. Гэмтэй гэдэг чинь юу вэ? Нөгөө хүүтэн гэдгийг нь ойлгуулах зорилготой байхгүй юу? Тийм учраас хүүтэн юм уу халуун бай гэдэг. Гэхдээ хамгийн сүүл хэлж штэ. Харин жинхэнэ хүсэл эзний хүсэл юу вэ гэхээр тиймээс халуун бай. Гимш. Хүүтэн гэдгээ ухаарад гимш гэсэн үг байхгүй юу? Хүн бид нар ямар бузар муу гимтэй гэдгээ өдөр болгон харж явах чинь өөрөө нөгөө нэг сүнсэндээ ядуу Матай 5:3 дээр хэлдэг сүнсэндээ ядуу хүн ерөөлтэй гэж байгаа штэ. Сүнсэндээ ядуу хүн ерөөлтэй Тэнгэрийн хаанчлал тэднийх. Сүнсэндээ ядуу гэдгийн цаана ямар ойлголт байгаа вэ гэхлээр сүнсээрээ ямар хүүтэн гэдгээ үргэлж харж явдаг хүн ерөөлтэй гэсэн. Миний дангаараа миний сүнс ямар бузар муу гим нүгэлтэй аврагдах зохисгүй гэдгээ ойлгож би ямар бардам би ямар амиа хуваа хичээсэн гэдгээ ойлгож чаддаг хүн чинь сүнсэндээ ядуу хүн байхгүй юу? Би гуйлахч надад туслаач. Миний сүнсэнд ямар ч дангаараа би хийж чадахгүй гэд өдөр болгон ариун сүнсний бурхны хүчийг тусламжийг гуйж явдаг хүн ерөөлтэйе Тэнгэрийн хаанчлал тэднийх буюу тийм хүн л Тэнгэрийн хаанчлалд орно гэж байгаа. Йохан 3 дээр бас байгаа. Дээрээс төрсөн хүн л Тэнгэрийн хаанчлалд орно. Тэгээ 3:5 дээр нь тайлбарласан. Ус ба сүнсээр дээр дахин төрсөн хүн л Тэнгэрийн хаанчлалд орно. Өөр боломжгүй. Тэгээ ус гэдэг нь юу вэ? Гимшил ярьдаг байхгүй юу? Одоо Иохан Баптистийн үйлчлэл шүү дээ. Усан баптизм. Усаар дахин төрөх, ус руу ороод үхээд булахад уснаас гарч ирэхдээ амьлна буюу нөгөө гимшлийн процесс байхгүй юу? Ариусгалын баптизм гэж ярьдаг, гимшлийн баптизм гэж ярьдаг. Нөгөө гим нүглээ ухаарад би ямар бузар муу, ямар өрөвдөлтөй дорой нүцгэн түрүүн илчлэлээр хэлж штэ. Та нар тэгээ би баян хөрөнгөцсөн тул дутах зүйл юр байхгүй гэдэг. Гэтэл хууль юу ярьдаг гэж үгүй та нар бүр ямар ч нүцгэн юу ч байхгүй. Юу ч та нарт байхгүй, ямар ч зохисгүй гэдгийг хуульд мэдүүлэхээр ирсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүтлээ Ром 3:24 дээр нь харин Есүсийн золилтоор бид үнэгүй аврагдсан гэж байгаа. Тийм учраас өдөр болгон Есүсийн цуснд ирж Есүсийн дотор алхах буюу тэр гим нүглээ гимшин. Тэр нь болохоор усаар баптист дахин төрсөн гэдэг ойлголт, дахин төрөх гэдэг ойлголт нь. Харин сүнсээр дахин төрөх нь юу вэ гэхээр өдөр болгон Есүс Христийн дотор талархаж гимшиж ирээд тэгээ Есүс Христээс үнэгүй зөвтгөлийг буюу үнэгүй ариун сүнсний хүч чадал тэр бүх зүйлсүүдийг аваад ариун сүнсний хүчээр бид Есүс Христийн амьдрсан амьдралын замналаар явах гэж хичээнэ. Мэдээж алдна. Гим нүгэл үйлдэнэ. Дахиад гимшил дотроо ирээд үнэгүй зөвтгөлөө сүнсээр дахин төрөх буюу үнэгүй зөвтгөл нэгүслийг авна. Тэгээд харин алдсан алдаагаа давтахгүй тулд ингэж өдөр болгон итгэлээс итгэл гэж байгаа шүү дээ. Бурхны хүртэх Ром 1 дээр байгаа тийм Бурхны хүртэх зөвхт байдал нь итгэлээс итгэл илчлэгддэг сайн мэдээний дотор гэж байгаа. Сайн мэдээ чинь Есүс Христ. Тэгэхээр яагаад энэ олон зүйл яриад байгаа вэ гэхээр бид нар болж ийн гэж бодоод байгаа байхгүй юу да. Одоо юу гэдэг бид нар одоо би жишээ нь би өөрийнхөө үйлчлэгийг шалаам үйлчлэл гэж боддог. Гэхдээ мэдээж чуулгандаа би хийх үйлчлэлээ хамаарах чадах юмаа хийгээд явна. Гэхдээ миний яг хувь хүний маань дуудсан үйлчлэл одоо энэ медиа үйлчлэл буюу энэ. Тэгэд би энийг одоо юу гэдэг хийгээд явж байгаа. Номлолоо өнөөдөр би одоо юу гэдэг энэ цагийг ойлгож ухаас юмаа тантай хуваалцчлаа гэд тэгээ би болж ийн гэдэг юм уу? Үгүй байхгүй да. Эн чинь юусэн миний гол юм биш. Миний гол юм юу гэж энэ цаг дууслаа. Жинхэнэ миний одоо юу гэдэг би нөгөө миний үйлс маань халуун байх уу? Нэгдүгээр, хоёрдугаарт би гимшил дотроо үргэлжлүүлэн явсаар байна уу гэдэг чинь энэ үйлчлэлийн цаг дээр ерөөсөө байхгүй байхгүй юу? Сатан бидний үйлчлэлийн цаг дээр хоёуд дуулгаа өмсчөөд яг тийм Бурхны өмнө очихгүй сатан бид нарыг унгаах гэж оролддог тийм мулгуу буруу тактиктай нэг юм биш байхгүй юу? Яг болж ийн гэж бодоод тэгээд амьдралаараа амьдраад тэгээ нэг сайхан гоё магтаал өргөчлөө, гоё номлол хийчлээ. Хүнд нэг сайн үйл үйлчлээ, өргөл өргөчлөө. Одоо юу гэдэм би энэ хүнийг хайрлаж та. За одоо болж ийн да гэл цаашаа явах нь аюултай байгаа. Тэнд чинь жинхэнэ хамаг юм болдог. Тийм учраас тийм ярьж байгаа. Гэхдээ би одоо энэ илчилт номын 3-ыг ерөнхийдөө хэлж байгаа гол шалтгаан юу гэхээр амар бардам байгаад байгаа байхгүй монголчуулга миний харж байгаа ингээд янз бүрийн юм ингээд сонсоод ингээд янз бүрийн юм олж харж байгаа зүйлүүд харахаар асар том яг нөгөө нэг юм Изекэл 30 Изекэл 28 Исая 14 дээр байгаа Люциферийн уналтын тэр нэг юм бардамнал монгол итгэгч нарт дамаа тэр нөгөө нэг юм
болж байгаа гэж харагдаж байгаа дэлхийн хэмжүүрээр болж байгаа те мундаг те үйлчлэлээ хийж ин мундаг тиймэрхүү нэг юм эсвэл удирдлагын түвшинд байгаа ч юм уу эсвэл одоо юу гэдэг юм одоо нэг юм болж байгаа гэж бодож байгаа хүмүүс нь амар бардан байгаад байгаа байхгүй. Тэгээ тийм эзнээс имэх те сургаал төгсдөр байдаг эзнээс имэх нь мэдлэгийн эхлэл эзнээс имэх бас Матай дээр байгаа шүү дээ. Та нар мах бодийг чинь Матай 11 дээр байгаа мах бодийг чинь хөнөөхчдөөс битгий. Та нар мах бодийг чинь сүнстэй чинь хамт хөнөөх тэр нэгнээс гэж байгаа байхгүй. Бурхны уур хилэн. Сатааны уур хилэн гэдэг юм байхгүй шүү дээ. Тамд мөнхийн там болохоор сатаныг тамлах, сатаныг мөнхөд шийтгэх зориулттай газар. Сатан тэнд бурхны уур хилэн мөнхөд хүртэж амьдрах байхгүй. Тэгээ бид гим үлдэх үедээ бид бардамнах үед шүүлтийн зөвхөн Есүсэл Иохан дээр байгаа шүү дээ. Тэ бид нар Иохан 5-ын чимээг үзэг дээр үтсэн. Бүх шүүлтээ эцэг бурхан хүүдээ даатах гэж байгаа байхгүй. Есүс Христэл цорын ганц шүүгч, эцэг бурхан ч биш, ариун сүнсч биш. Зөвхөн Есүс. Гэтэл хардаа бид нар бүр өрөвдөлтөй бүр өөхөх ёстой зүвт хүн гэж нэг чалга Ром 3 дээр бурхны бүгд нүгэл үйлснээр бурхны алдарт хүрсэнгүй бүгд өөхөх ёстой ял шийтгэлтэй бүр ингээд сатантай хамт мөнгөд тамлагдах ёстой гим нүгэлтэй бид нар яаж ингэж Есүсийн шүүлтийн суудалд сууж байгаа байхгүй. Өнөөдөр итгэгч нар сууж байна. Тэгээд чуулганд итгэгч нар бие бинийгээ шүүж байна. Итгэгч нар шинэхэн ирсэн хүнийг шүүж байна. Тийм учраас Америкийн нэг судалгаан дээр байгаа байхгүй. Очихыг хүмүүсүүдээс ингээд өсвөрийнхнээс очихыг хүсдэггүй газрын ингээд жагсаасан чинь хамгийн нэгдүгээр цуглаан гэж байгаа байхгүй. Яг Америк Монгол цуглаан Америкийг бол ямарыг би мэдэхгүй байна. Гэтэ удахгүй араас нь орох аюул байгаа байхгүй. Бид нар өнөөдөр болж ийн гэд бидний лавдыг чуулган шиг те надад дутах зүйл байхгүй буюу би зөвхт би Библийг уншсан, би ишлээ чэйдэлсэн, би номлолоо сайхан номлосон. Надаас болж олон хүмүүс цуглаанд ирсэн. Юу вэ? Бид нар авчирсан юм уу? Бид нар тэр хүнд сайн мэдээ нь бидний бий болгосон сайн мэдээ юм уу? Би зүгээр л гэрчилсэн шүү дээ. Намайг амар гоё аварсан. Та ирээчгэл болоо. Тэгээ би өөр юу ч хийгээгүй шүү дээ. Тэгснэ ирсэн бурхан тэгээд ирээд ирүүлэхийн төлөө загалмай дээр нь эзэн өөрөө загалмай дээр өгсөн. Тэгээд Иохан дээр байгаа шүү дээ. Миний Иохан 5 дээр байна уу те? Эцэг минь одоо ч гэсэн ажилласаар байна. Би ч гэсэн ажиллаж байна гэж 5 дээр байгаа байхгүй. Эзэн үргэлж ажиллаж байгаа. Бид нар ажиллаж байгаа юм биш. Гэтэл бид нар нэг авраад бид нар нэг одоо нэг амар сонирхолтой юм асар их муухай юм байгаад байгаа байхгүй. Тэгснэ зохиогч бид яриул асар их юм ярина. Тэгэл ингээл нэг янз бүрийн юм ингээл эзэн Есүс Христ биднэрт бүх юмаа үнгүү өгсөн. Матай 11 дээр байгаа. Үнгүү авснаа та нарт үнгүүгээр бусдад үнгүүгээр үйлчил. Үнгүүгээр өг гэж хэлээд байгаа байхгүй. Гэтэл одоо итгэгч нар маань яаж юм? Өөрөө нэг ойлгож ухаарад өөрөө шин юм гаргаж ирээд бүтээл гаргацсан юм шиг бие биендээ зохиогчийг хэрх мэрхээ элдв янз юм яриад. Яг би ойлгож байгаа цаад нэг юмыг. Гэтэ би яг өөр юм руу орох гэдэг. Хамгийн гол нь өнөөдөр юу ярьж байгаа нөхлөөр Монгол чуулган тэр чигээрээ эсвэл итгэгч хүмүүс бид нар би ч гэсэн болж ийн гэж бодох юм бол гүй. Яг одоо бүлээс ч эхэлж байна. Яг одоо бүр хүүтэн ч биш бүлээн гэдэг нь илүү аюултай байгаа байхгүй. Хүүтэн байвал бүр тодорхой. Бүр гой арай гайгүй. Юу гэсэн үг вэ гэхээр хүүтэн байхаар хүн хүүтнээ мэднэ гэсэн. За би өстө баларж ийн да. Яана. Нөгөө там нь байгаа шүү дээ. Там нь айгуул там руу нь явчих юм биш байгаа гэд. Хүүтэн гэдгийг мэдж байгаа учраас. Харин бүлээн яагаад байгаа гэхээр өөрийгөө халуун гэж ойлгоод байгаа байхгүй. Халуун. Гэтэл үгүй бүлээн байна. Халуун байж чадахгүй байна. Халууны хэрэгцээг хангахгүй байна. Ром 3 дээр бүгд нүгэл үйлснээр бурхны алдарт хүрдэггүй буюу тэр гим нүгэл гэдэг чинь гим нүгэл гэж юу ярьдаг гэж яг тэр байг ярьдаг байхгүй. Тэр голын жижигхэн бай. Тэр байгаас жоохон хазаахал юм бол гим нүгэл болчдөг. Тэгэхээр бүлээн байна гэдэг чинь шууд хүүтэн байгаагаас ялгаагүй мөртлөө илүү аюултай байгаа байхгүй. Хүүтэн байвал арай гайгүй гимших боломжтой. Хүн бузар муугаа ойлгоно. Бүлээн буюу халуун байна гэж ойлгоод байхаар үгүй хууртагдаад байгаа байхгүй. Бүр аюултай. Тийм учраас хэлж штэ эзэн. Илчилт 3 дээр би чамайг тийхүү чи халуунч биш хүүтэнч биш бүлээн учраас би чамайг амнаасаа нулимж гарганаа. Эзэн хараагаад байгаа юм уу? Үгүй эн чинь харж ийн бүр манай эртний 1-р 90 онд бичигдсэн цагтл штэ. Одоогоос 2000 жилийн өмнө бичигдсэн цагтл. Тэрүүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хараал биш. Аюулыг сануулж байгаа байхгүй юу? Бүр эртнээ сануулж байна.
Тэгээд харин яг цаг нь болоод яг амнаасаа нулимж гаргахдахгүй тулд бид энийг хараад гимших ёстой байгаа байхгүй юу? 17 дээр Илчлэл 3:17 дээр яагаад гэвэл чи баян, би сүнслэг, би сайхан болж гин гэж ярина. Хөрөнгөцсөн, би Библийн мэдлэгтэй. Эсвэл би олон манай цуглаан олон хүнтэй. Эсвэл би тэ өргөлөө ингэж өргөдөг. Одоо юу байхыг мэдэхгүй байна. Дутх зүйл надад юр байхгүй гэж хэлдэг. Сүнсэндээ ядуу Матай 5:3 биш. Сүнсэндээ ядуу хүн ерөөлтэй гэж хэлсээр байтал энд үгүй надад би бол сүнсээрээ гайгүй баян гэж ярина. Нэг ариун сүнсгүйгээр нэг бурхангүйгээр би юу н яваад иж болно. Залбирлгүйгээр та яг одоо гимшилгүйгээр би яваад иж болно. Би нэг арайч одоо бол гим үлдчихээгүй байна. Арайч би нэг юм доошоо орчоог байна. Би бас гайгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Гэтэл хардаа яагаад гэвэл чи баян хэлнэ. Гэтэл баян болох чи гэдэг чи хөөрхийлэлтэй бүгдийг мэддэг omniscience буюу omniscience гэдэг тийм мөн чанартай бүгдийг хардаг, бүгдийг мэддэг бурхан хэлж штэ. Таныг еврейдэр байгаа штэ. Бурханы үг бол хоёр талдаа хэрэгтэй. Тэгээд сүнс сэтгэлийн заагийг нь нэвтэлж бид нарыг ороод чөмөг үе мөчийг дундуур нь задалдаг тийм үг болсон бурхан өөрөө бид нарыг мэдж байгаа байхгүй юу? Тийм учраас сануулж хэлж байгаа нь энэ юу гэж хэлж байна вэ гэхээр чи хөөрхийлэлтэй, өрөвдмөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна. Тийм учраас баян болохын тулд галд цэвэршүүлсэн алтыг надаас худалдаж ав. Хувцслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил гараад онигоонд орохгүй тулд цагаан хувцсыг надаас худалдаж ав. Яг бодит үннийг, бодит ертөнцийг, бодит аюулыг, бас бодит бэлгийг, бодит сайн сайхан илүү гоё амьдралыг харахын тулд нүдээ тослох тосыг надаас худалдаж ав гэж би чамд зөвлөё л гэж хэлж нийцэн. Тэгэхээр Илия хойд Израиль яг л ийм үйлчлэл хийсэн байхгүй юу? Баалд тэд нар шүтээд Баал итгээд мөргөөд үйлчлээд байсан. Дөрөв хэлсэнтэй Ахабын эхнэр болсон Сидоны харь үндэстэн Сидоны Изебел гэдэг хатнаар дамжуулж хойд Израиль Баалын шашин орж ирж байгаа. Тэгээ Баалд мөргөөд ихсэн Израиль Бурхны ард түмэн. Өнөөдөр бид нар ялгаа байхгүй. Итгэгч нар гэж хэлчээд нөгөө маммон гэдэг ойлголт ярьсан шүү дээ. Та нар хоёр эзэнд үйлчлж чадахгүй. Нэг бол бурханд, нэг бол маммонд. Дундуур нь явна гэж байхгүй. Боломжгүй. Энд чинь сүнслэг тулаан болж байгаа. Дундын бүс гэж байхгүй юу? Сүнслэг тулааныг бид ойлгож чадахгүй. Тийм учраас эзэн тодорхой сүнслэг тулааны тэр ялагч эзэн өөрөө хэлж штэ. Бурхан нэг бол бурхныг эзнээ болгоно. Нэг бол маммоныг буюу тэр эд хөрөнгөний баялаг маммон гэдэг чинь дэлхийлэг тэр баян тансаг байдлын чөтгөр байхгүй юу. Тэгэхээр хэлж байгаа нь тэр байхгүй юу. Одоо яг энэ 1-р хаад 18 дээр байсанчлан тэр хойд Израилийн үйлдэлсэн хойд Израилийг чөтгөр сатан өнөөдөр бидний хажууд байгаа. Өнөөдөр 2020 онд Монголд байгаа Улаанбаатар хотод ажиллаж байгаа энэ чөтгөрийн хүчин чинь тухайн үед байгаа чөтгөрүүд чинь мөн байхгүй юу. Тэднийг хойд Израилийг ингэж хуурж устгах гэж устгасан шүү дээ. Тэгээд 722 онд Ассирчуудаар дамжуулж хойд Израилийн 10 овог бүгд байхгүй болсон. Бүгд тархаад алга болсон. Тэгэхээр өнөөдөр бас энэ байгаа. Бид бурхных гэж хэлчихэд, бурхны ард түмэн буюу итгэгч нар гэж хэлчихэд тухайн үед бол Баал, одоо бол биднэрт юу ярьж байгаа нөхөр мамман буюу дэлхийн эд баялаг яриад байгаа байхгүй. Дэлхийн эд баяг алдар нэр хүнд ярьж байгаа. Тэгэхээр бид нар эзэн бидэнд хэлж байгаа байхгүй. Нэг бол хүүтэн бай. Буюу нэг бол шууд мөнгөө шүтээд бүр Есүстэй итгэхэ бойл гэж хэлж байгаа байхгүй. Тэгэх юм бол яана гэж үннийг мэдсэн учраас та цуглаанаа хаяад би явж үтсэн байхгүй. Би итгэлийнхаа амьдралын туршид 2 жилийн хугацаанд би яг хайж үтсэн. Шархнаас болоод, харилцаанаас болоод 2 жил би цуглаанд яваагүй байхгүй. Тэр үед би яасан гэж би зүгээр танд нэг гэрчлэлээ болоод нэг том сануулга хэлье. Би 2 жилийн хугацаанд яасан бэ гэхээр ингээд 8 хийх гээд бизнес хийх гээд явж үтсэн. Тэгээд тэр мөнгө төгрөгний яг мөнгө төгрөг байсан. Би одоо яг санаж байна. Мөнгө төгрөг зээлмэл аваад ингээд машины дугууны 8 хийх гээд ингээд явж үзээд тэгээ мөнгө төгрөгтэй болоод ирсэн чи яасан гэж аимшигтай би алдаанд унсан байхгүй. Одоо би хэлхээс хичиж байна. Би хэлэхгүй. Тэгээ ямар нэгэн сорилтонд оруулахгүй тул таны хэлмээргүй. Аимшигтай алдаанд орсон. Тэгээ би яасан гэж бурхан тэр алдаанаас үнэхээр цэвэр нэгүүлслээрээ намайг өргөө тавьсан. Тэгээ би үүлээд цуглаандаа буцаж очсон шүү дээ. Шүн би манай цуглаан жокуд байдаг гэсэн цонхороо цуглааныхаа цонхыг би шүн
цонхон доорн суугаад цонхыг нь хараад би үйлж исэн байхгүй. Ийм нэг бол ингээл яв гэсэн үг. Бүлээн байснаас энэ илүү дээр байхгүй. Бүр ингээд хаяад яв. Тэхийн бол тэнд чинь эзэн ажиллаа хийгээд хүн үннийг мэдсэн учраас тамаас хүн айдаг байхгүй юу? Мөнхөд тамлагдаж явхаас хүн айдаг учраас гимшээд ирдэг. Харин бүлээн байгаа нь амар аюултай байгаа байхгүй юу? Болж ийн гэж байгаа. Баян гэж ойлгоод байгаа. Болж ийн. Тийм учраас 1-р хаад 18 дээр хэлсэн. Нэг бол та нар Баалыгаа шүтээд яв. Нэг бол эзэн бурхнаа шүтээд яв. Яагаад тэнэгэлзээд байгаа юм бэ? Яагаад дунд нь хоёр санаатай яваад байгаа юм? Яаков 1:8 дээр хэлсэн шүү дээ. Хоёр санаат нь үйлдэл бүрдээ докторгүй байдаг гэж хэлж штэ. Яаков 1:8 дээр. Аюултай, энэ маш аюултай. Тийм учраас ерөнхийдөө бол өнөөдрийн цагаар дамжуулж ийм сануулга бас байгаад байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарх аюул нь юу гэж? Нэгдүгээр аюул нь сая би хэллээ шүү дээ. Хоёр санаатан буюу ерөнхийдөө дэлхийлэг зүйлийг хийнгээ. Дэлхийлэг тэр сайн сайхны дэлхийлэг тэр маммон гэдэг тэр эд баялагын төлөө явангаа хажууд нь эвтэй хийнгээд нэг юм авралаа алдчихгүй юм шиг явах гээд байгаа байхгүй юу? Бид нар чөтгөрийг хуурч чадахгүй, бид бурхныг хуурч чадахгүй. Тийм учраас л эзэн үннийг шууд хулуухан хэлсэн. Хоёр эзэнд үйлчлэх боломжгүй. Та нар болж ийн гэж бодоод байгаа нь тийм байхгүй. Та нар аль хэзээ бүлээн болцсон явж байна. Бүлээн. Ядаж хүүцэн байвал арай найдвар байгаа гэсэн үг байхгүй юу? 1-р Коринт дээр бас хэлдэг штэ. Сатаанд даатгахын тулд цуглаанаас нь явуулж байгаа штэ. Нэг завхаарлын гим нүгэлтэй итгэгч хүнийг Паул тэгж зөвлөсөн. Тэгээ 2-р Коринт дээр нь бол бүр гим гашуудлан тэр хүнийг бүрэн эзлэхгүй тулд гимшигт нь ирээд та нар хүлээж аваарай гэж хэлж байгаа. Сатаанд даатгах гэдэг нь юу вэ? Цуглаанаас энэ нөхөрлөлөөс гаргаж байгаа байхгүй юу? Гэхдээ эзэн нэгүсэл дотор амьд байлгаад байна. Гэхдээ тэр хүн бүр дороот нь унана. Бүр гим нүгэлд бүр унана. Тэгээд бүр элдв янзын өвчин зовлон бүр бөө юм болно угаасаа. Би 2 жилийн хугацаанд бүр бас нэг тийм аюултай юм багхан мэдэрсэн. Надад бүр аимшигтай хэцүү байсан. Тэгээ хүүтэн бүлээн байх нь аимшигтай аюултай гэдээ ярьж байгаа. Тэгээд Иохан Баптист бол ерөнхийдөө яг иймэрхүү түрүүн хэлсэн шүү дээ. Тэр алахыг хүсээгүй боловч зочдоо таалагдахын тулд нэгдүгээр, хоёрдугаар нөгөө нэг Херодиагийн охинд таалагдахын тулд бас амлсан ам өчгөө тэр ам өчг нь өгсөн зорилго нь яагаад ам өчг өгсөн гэж нүдний хүсэл ачаалаасаа болж тэр ам өчгийг өгсөн байхгүй. Херодиагийн охин төрсөн өдрөөр нь бүжиглсэн. Милэн тийм хүсэл ачаалыг нь өдөөсөн бүжиг байсан. Тодорхой. Тэр яг Херодиа бол тийм хүн байсан байгаа байхгүй. Тийм учраас дүүгийнхаа эхнэрийг хууль бусаар өөр юм болгож авсан. Хүсэл ачаал завхаарл садар самуунаасаа болж. Тэгээ охин нь бас төрсөн өдрөөр нь бүжиглэхэд бас л садар самуун сэтгэлгээ нүднийхаа тэр хүсэл ачаалаасаа болж сэтгэл нь хөөрөөд нөгөө нэг мах бодийнх нь хүсэл ачаал нь хөөрцсөн байсан учраас хаан юу гэж хэлсэн гэж хүссэн болгоныг чинь үгүй. Тэр байтугай миний хаанчлалын талыг нь гуйсан ч би үгүй гэж хэлсэн байхгүй. Энэ харж ийн нүдний хүсэл ачаал сэтгэл хөдлөл. Тэгэхээр маш аюултай. Өнөөдөр хэрвээ бид нар итгэгч гिचээд өөрийнхөө нэр хүндийг бодоод өөрийнхөө бардам зангаас болж нэр хүндээ хамгаалах гэж ичхүүрээс цухтаж ичхүүрээ далдлахын тулд гим нүгэл үйлдэж худлаа яар чулгаа хийж авилгал өгч тэгээд нүдний хүсэлт ачаалыг одоо би хоёрт нь ярих гэдэг. Ийм үүнээс болж бид бурхны тааллыг орхиж бурхны тааллыг үнгүүдүүлж бурхны тааллыг хайж нөгөө хоёр эзэнд үйлчлэх боломжгүй байдаг шүү дээ. Нэгийг нь зуураад нэгийг нь үзэн ядна. Тэгэхээр бид хэрүү хувийнхаа нэр хүндээс зуурах юм бол бид бурхны нэр хүндийг бид үзэн ядах ийм дэлхий дээр амьдарч байгаа байхгүй да. Бид ойлгохгүй байна. Эвтэйхэн дундуур нь явах гэдэг. Хэрэг бид бурхны төлөө Матай 6-гийн 33 дээр бурхны хаанчл болон зөвхт байдлыг хайвал бусдыг нэмж өгнө буюу нэр хүнд гэдэг байгаа зүйлийг чинь. Тэгээд тэр амраа тайван байдал олон хүмүүсүүд биднийг сайн мэрчилж аяанда гараад ирнэ. Гэхдээ тэрнийг гол зүйлээ зүрхэндээ ерөөсө хадгалах зүйл гэж үзэж болохгүй байхгүй юу? Гол зүйл нь ерөөсөө бурхны таал үнэн яг юу юм бэ? Яг ийм л зүйл ярьж байгаа. Тэгэхгүй дундуур нь ингэж явбал яг хоёр санаатай хүмүүс болох байхгүй юу? Яаков 1:8 дээр хэлсэнчлэн бас 1-р хаад 18:21 дээр хэлсэнчлэн ийм сүнслэг завхааралд орох байхгүй юу? Нөгөө бүлээн байдал гэдэг байгаа. Илчлэлт 3 дээр хэлсэн. Тийм учраас эзэн бөөлж гарганаа. Аюултай. Та нар тэр өдөр бөөлөгдөхгүй. Тэгээ эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлал орохгүй. Ёс бусыг үйлдэгч нар гэдэг байгаа шүү дээ. Та нар надаас зайл гэж хэлнэ.
Яагаад вэ эзэн минь ээ? Таны нэрээр би яг энэ үгийг хэлэхэд дандаа ярих юм аа юу. Таны нэрээр би иш үзүүлсэн, таны нэрээр би чөтгөрүүдийг хөөсөн, таны нэрээр би гайхамшиг үйлдэлсэн гэдэг энэ гурван юмыг та Матай дээр хараараа байгаа шүү. Энэ гурван юмыг хэлсэн баггүй юу? Энэ гурвлаа чуулганы мундаг итгэлтэй хүмүүсүүдийн хийдэг гэж бидний дүгндэг үйлдэлүүд байгааз Есүсийн нэрийг барьж иш үзүүлэх буюу Бурхны үгийг тунхагладаг хүмүүс. Есүсийн нэрээр гайхамшиг үйлддэг. Харж байна. Сүнслэг гайхамшигуд, эдгэрлүүд, сүнслэг үйлчлэлүүд хийж байгаа хүмүүсүүдийг хараад бид ваа энэ дараагийн төвшний итгэлийн төвшин байна. Үгүй ээ энэ гол юм биш гэж хэлж штэ. Матай дээр таны нэрээр би чөтгөрүүдийг хөөдөг. Яг хөөгдсөн байж болно. Яагаад тэгэхээр нэрэнд нь хүч байгаа байхгүй юу? Тэр хүнд нь юусоо ямар ч юм биш. Зүгээр эзэн өгөөгдсөн. Харин авралын тэр өдөр юу чухал гэж ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж эзэн хэлнэ гэж байгаа байхгүй юу? Үйлдэл ярьж байна. Сая илчлэлээр юу ярьсан? Би чиний үйлсийг чинь хүүтэнч биш, халуунч биш. Юу мэдлэг яриаггүй. Ямар итгэлтэй гэж харагдах нь хамаа байхгүй. Тэр итгэл чинь үйлсээр л илэрдэг байхгүй юу? Мод үр жимсээр танигдна гэдэг. Яаков дээр итгэл нь үйлсээрээ хэлбэржиж төгс болдог. Энийг ийм эзэн дандаа ярьдаг. Гэтэл Монгол чуулган яагаад ингэ гэж нөгөө Галатийн нэг тал тэр ойлголтоос болоод хуультай андуураад байгаа байхгүй. Үгүй ээ. Хуулийн ял шитгэл бидэнд байхгүй. Гэхдээ үнгүүгээр аврагдсан бид нар хуулийг бүр давуулан биелүүлэх мөн чанартай хүслийг тээгдэх тийм дуудлагатай хүмүүс аахгүй юу? Бүр хуучин гэрээний хуулиас бүр давуулан биднээс үйлс гарч идэг тийм мөн чанартай хүн чинь дээрээс ус ба сүнсээр дээрээс дахин төрсөн хүн. Хэрэв биднээс энэ үр жимс гарахгүй бол та аврагдаагүй юм шүү. Би аврагдаагүй юм шүү. Тийм учраас энэ дэр хэлж штэ. Халуун бай, гимш, надаас баян болохын тулд галт цэвэршүүлсэн алтыг худалдаж ав. Тэр юу юм? Мэдлэг, мэрэгэн ухаан, эзнээс имэх байдал. Библиэд эрдэнэс алт бол дандаа мэдлэг, мэрэгэн ухаан ярьдаг. Үнний мэдлэг ярьдаг. Нүцгэрлийг чинь хувцлахын тулд нүцгэрлийг чинь ичгүүр ил гарахгүй тулд надаас цагаан хувцсыг худалдаж ав. Тэр нь юу юм? Эзний зөвхт байдлын, нэгүслийн зөвхт байдал. Тэр юу юм? Зөвхөн Есүсээр биднэрт юуж байхгүй. Тэгэнгүүтлээ харж чадахын тулд нүдийг тослох тос худалдаж ав. Тэр юу юм? Ариун сүнсний хараа. Ариун сүнсээр явах, ариун сүнсээр оюун ухаанаа шинчлэх юм ярьдаг. Тэгээ энэ болгоныг бид нар боддогчгүй, ярьдагчгүй, хүсдэгчгүй байвал бид нар эвтэйхээ ингэж явж байгаа. Эвтэйхээ ингэж хоол ундаа олж идээд ингээд нийгэмдэр их байр сууриа ингэж авч явж байгаа. Тэгээ эвтэйхэн мөнхөн улс руу орчихно гэж бодож байна уу? Тийм юм байхгүй гэж эзэн байн хэлээд байгаа байхгүй Библиэлд. Тэгээ Библийг уншдаггүй бол энэ аюулыг бид нар ойлгохгүй яваад байвал яана. Эзэн хэлж штэ. Тэр өдөр эцсийн шүүлт чинь үйлсийн шүүлт байхгүй юу? Үйлсээр шүүгддэг шүүлт. Тэгээ хэрвээ бид Есүс дотор үргэлжлүүл нөгөө ганц замаар сүрэлд явдаг өргөн зам биш. Ганц замаар Матай 7-оор байгаа хавчиг зам гэдэг хайгаараа цор ганц нэг л хаалга байгаа. Цор ганц нэг л зам байгаа. Өөр сонголт байхгүй. Цор ганц нэг л хавчиг хаалга нь юу гэхээр Есүст итгэж Есүстэй л нэгдснээрээ аврагдана. Есүс миний гин нүглийн ял шитгэлийг өөр дөрөв үүрээд Есүсийн зөвхт байдал надад орж ирнэ. За аврагдчихлаа боллоо биш. Дараа нь зам байгаа байхгүй юу? Тэр замыг та сонсч ирсэн үү? Тэр зам таны өмнө хүлээж байгаа гэдгийг та мэдж байгаа юу? Нэг л замаар явах дуудлагатай. Өөр сонголт байхгүй. Тэр нь ямар зам бэ гэхээр ерөөсөө л ганц зам болсон итгэл. Иохан 14:6 дээр байгаа шүү дээ. Цор ганц зам үнэн ам бол би гэж. Надаар дамжилгүйгээр хинч эцэгт очихгүй. Тэр юу юм? Иохан 18:30-32 дээр хэлж байгаа шүү дээ. Хэрв та нар үгэн дотор минь байвал буюу abide гэж байгаа. Бүр оршин тогтнож амьдрал үйлдэж, ойлгож, бясалгаж, бодож тэрүүгээр мэс чанараа, оюун санаагаа шинчлэн энэ болгоныг ярьж байгаа. Тэгэхээр хэрв та нар үгэн дотор минь байвал хэрүүгээд нөхцөл байгаа байхгүй юу? Энэ нөхцөлийг та биелүүлэхгүй бол нэг бол та анханасаа аврагдаагүй. Эсвэл та авралаас өөрөө унаад явах аюултай байхгүй юу? Еврэ 6-гийн 4 дээр байгаа. Та шалгаараа үзээрэй өөрөө. Хэрв та нар үгэн дотор минь амьдарч, үйлдэж, мэс чанараа хуучин хүнээ өхүүлж, шинэ хүнээ хооллож ингэж амьдрал хэрв гэж байгаа. Тэгвэл үнэхээр буюу жинхэнэ дагалдагч байна. Харин хэрв тэхгүй бол худлаа дагалдагч нар буюу түрүүн илчлэлээр байгаа бүлээн болно.
Тэгвэл яах юм? Эзэн түүнийг эцсийн өдөр бөөлжиж гаргана. Ийм аюул биднэрт байна. Монгол чуулган Лаудикийн энэ Илчлэл 3 дээр байгаа 7 чуулганы сүүлийн чуулган болох Лаудикийн чуулганы аюул биднэрт нүүрлээд байгаа байхгүй юу? Тийм учраас түрүүний ярьсан тэр 3 зүйлийг худалдаж авах хэрэгтэй. Худалдаж авах. Золиос гарах ёстой гэсэн үг. Хуучин ойлголтуудаа хаяна. Хуучин хувцас буюу өөрийнхөө алдар нэрээр өөрөөрөө хувцлахад байгаа юмаа тайлж хаяна. Тэр чин балиар хувцас. Хуучин нүд буюу махбодийн нүдний хүсэлд ачаад хуучин бие гэдэг нүдээ сохолж хаяад оронд нь тос ярьж байгаа тий. Оронд нь Есүс Христийн сүнсний тосыг худалдаж авна. Тэгээд тэгнэж байгаа. Тэгээ Иохан 8:30-аас 31 дээр тий хэрв та нар үгэн дотор нь байл үнэхээр жинхэнэ дагалдагч байна. Тэгээд тэгсний дараа нь гэсэн үг. Тэгээд та нар үннийг ойлгоно. Үннийг дараагийн төвшний жинхэнэ үннийг, жинхэнэ бүр итгэлээс итгэл гаргадаг жинхэнэ зөвхт байдал, жинхэнэ үннийг та нар ойлгоод тэгээд тэр үнэн чинь та нарыг чөлөөлнө гэж байгаа. Энэ чөлөөлөлтийг хүсдэг мөртлөө энэ чөлөөлөлтийг авах арга шатаар нь та нар бид нар явахгүй гэвэл яах юм бэ? Тийм юм байхгүй байхгүй да. Тэгээд 1-р Иохан 1-ийн 7 дээрээс хэлж байгаа те гэрэл дотор явж ижил Христийн цус биднийг бүх гэм нүглээс цэвэрлэнэ гэж байгаа. Гэрэл дотор явахгүй бол Христийн цус биднийг цэвэрлэх боломжгүй байхгүй да. Биднээс хамаарат байгаа. За тийм ярьж байгаа. За сүүлд нь хоёр дахь нь нэгтгэн сайныхыг ярьсан. Энэ дэлхийлэг энэ хоёр эзэнд үйлчлээд байгаа энэ хоёрдмал санааг ярьж байна. Хоёр дахь нь өнөөдрийн хэсгээ дамжуулж юу ярьж байгааг гэхээр түрүүн биелсэнтэй Херод хаан эмэгтэй хүнээс болж Иохныг алах буюу тэр гим нүгэл үлдэж байгаа байхгүй эмэгтэй хүн. Ер нь эрх мэдэлтэй хүн, эр хүн ялгаа байхгүй. Эмэгтэй хүн ч гэсэн ялгаа байхгүй шүү. Эсрэг үүснэ би зүгээр ярьсан дээр байхгүй. Эсрэг үүсний тэр завхаарл хамгийн аюултай байхгүй. Илия үнэхээр 300 баалын дахилчдыг ялсан мөртлөө дараагийн хэдхэн ишлэлийн дараа Ахаб хааны эхнэр Изебелээс айгаад зүгтсэн штэ. Тэнд юу болж байна? Адамыг эдийн цэцэрлэгт шүтгэр могоогоор дамжуулж Адам руу дайраагүй. Евагаар дамжуулж дайрсан баг. Хуурсан баггүй юу? Магадгүй хажууд нь хамт байсан баг. Евад л хандсан. Ева идсэн. Тэгээ маягаад өгөхт нь эхнэрийнхээ гараас аваад идсэн. Юу яриад байгаа вэ гэхээр хэрүү анхны гурвуулаа хамт байхгүй бол энэ хоёр чинь аюултай байхгүй юу вэ? Эхнэр, нөхөр, ариун сүнс буюу тэр амиа амьсгалыг нь хамраар үлээж оруулсан тэр ариун сүнс гурав энэ гурвал хамтдаа байж ижил эцэг хүү ариун сүнсний тэр гурвуулын дүр төрхөөр бүтээгдсэн эхнэр, нөхөр, ариун сүнс гурав чинь хамт байгаа цагтаа л үргэлж ивэл өрөөл дундаа байна. Хэрвээ бид ариун сүнс буюу түрүү ярьсан шүү дээ Мата дээр хэлсэн Мата 7 дээр үл хаана байгаа лээ. Та тэр явц байгаа шүү. Хоёр эзэнд тэгээ та хайчаарай. Манай шинэ Библиэд гарчигтай байгаа шүү дээ. Хоёр эзэнд үйлчлэх болохгүй гэдэг тиймэрхүү утгатай сэдв байгаа. Тэгэхээр бид хэрүү өөрсдийнхөө эзэн бурхнаа болохын одоо тий бурхныг бид хойш нь тавиад эсвэл хуураад оронд нь дэлхийн бурхан буюу мөнгө, санхүү, нэр алдрыг бид шүтэж эхэлвэл энэ гурвуулынхаа дээр нь маммоныг оруулвал энэ үлдсийн хоёрынх нь нэв нэгдэл ч гэсэн хагарал үүсэх байхгүй юу? Гэр бүл. Тийм учраас өнөөдөр Монголын нийгэмд асар их салалт, асар их гэр бүлийн хүчирхийл байгаа нь тэр. Яагаад вэ гэхээр гурвал анханасаа л байхгүй болсон учраас. Тэр гэр бүлийн дээр нь эзэн бурхан байхгүй байгаа учраас. Тэгээ энэ завхаар л ирж байгаа. Тийм учраас би итгэгч хүмүүсүүдтэй хандаж би хэлхийг хүсэж байгаа юм байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр итгэгч ирчүүдтэй бидний дээр бурхан л Есүс л байгаа. Эмхтэй хүн байж болохгүй байхгүй юу? Бүтээлийн зорилго энэ байж болохгүй. Хэрвээ бидний дээр эмхтэй хүн байгаад яг нэгдүгээр хаад 18 дээр гарч байгаа Ахабын дээр Изебел нь Ахабыг захирж исэн шүү дээ. Одоо бас энэ дээр Херод хааныг Херодия гэдэг ихнэр нь захирж байгаа шүү дээ. Тэгээ нүдэн завхаарлынхын тэр одоо нөгөө доод эрэхтэн нь захирж байгаа байхгүй юу? Ингиж болохгүй байхгүй юу? Ингүүл яана гэж аимшигтэй аюулд орно. Тийм учраас бид үргэлж бидний дээр бурхан л захирах ёстой. Бурхан гэж хин хаана байгаа юм? Библи шүү дээ. Библи ариун сүнс хоёр хамтдаа биднийг захирна. Тэгэхээр Библийг уншдаггүй бол яах юм? Автоматар бид нарыг эмхтэй хүн захирна л гэсэн үг. Автоматар бидний доотох биднийг захирна л гэсэн үг.
автоматар бидний мөнгө, санхүүний ойлголт бидний захирна л гэсэн. Тийм учраас бид өдөр болгон Библийг уншиж судалж нөхөрлөхдөө энэ сүнслэг үннийг гурвлынхаа ойлголтоор ариун сүнстэй хамт нөхөрлөл явж тэр ариун хүмүүсийн нөхөрлөлийг тэгж зөвөр хэрэглэхгүй бол аюул нэмэгцээр л байгаа. Харагдахгүй болохоор аюул байхгүй байна гэж бодож байна. Үгүй ээ. Тийм ч учраас нөхөрлөл дээр нэг гоё инээж явж байгаад нэг өдөр нэг юм боллоо, хэрэлдлээ, зодолдлоо, буу юм болдог үстэй. Яагаад юм? Цаана сүнслэг ертөнцтэй айл хэзээ тэр бид буруу юмаа сонгоцсон, буруу юмыг нь хооллоод байгаа учраас ярьдаг. Тэгээ хэдийн ишт хэлээд төмөр өндөрлөе. Матай 5:28 дээр завхаарлын талаар Есүс маш тодорхой хэлсэн. Яг энэ дээр өнөөдөр Херод алдсан байхгүй юу? За угаасаа ойлгомжтой Херод бол бурханлаг хүн байгаагүй. Гэхдээ Херод яг өнөөдрийн энэ үйл явдал дээр би алдаагийн цөмөр харъя. Есүс ингэж хэлсэн. 27 дээр ингэсэн хараа. Чи бүү завхаар гиснийг та нар дуулсан 10 хуулийн нэг штэ. Уучлаарай. Бүү завхаар гэж та нар дуулсан. Хуучин гэрээний хууль ийм ярьдаг. Чи бүү завхаар гэж хэлдэг. Харин шинэ гэрээний хууль юу ярьдаг гэж бидний амьдрах ёстой дуудлага нөгөө нэг сүнсээр амьдрах хууль юу ярьдаг гэж харин би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг дачаадан харах нүд ярьдаг. Түнсээр бүр яг биеэрээ унтахыг ярихгүй шүү дээ. Тэр чинь ерөөсө зүгээр үр дагаврахгүй, үр жимсэн. Гол завхаарлын нүдэнд болж байна. Бодол дотор болдог. Тийм учраас хуучин гэрээнд левиттэй дид хууль дээр болоод левиттер байдаг. Нөгөө нэг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа бурхан эзнээ хайрл гэдгийн хүч чадлыг эзэн өөрчилсөн байхгүй юу? Юу гэж өөрчилсөн бэ гэхээр та нар эзэн бурханаа бүх хүч чадал, та нар бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал гэхийн оронд оюун ухаан болгосон. Яагаад оюун ухаан юм? Одоо сүнслэг тулаан оюун ухаанд явж эхэлсэн байхгүй юу? Хуучин гэрээнд болохоор яг мах өдөөрөө гим нүгэл үлдэхгүй тулд бүх юм болж исэн. Тийм учраас хүч чадал гэж яадаг. Бодтой үйлдэл. Одоо бол бүх тулаан оюун ухаанд болж байгаа. Тийм учраас Есүс ихээс харж байна. Завхаарлыг оюун ухаанд ярьж байгаа сте. Нүдэрээ хараад тэгээ дачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэгээ. Тэгэхээр аль хэзээ дачаадаа хартсан хүмүүс аль хэзээ сүнслэг ертөнц гим нүглийн хуулиар гим нүглээ өвөлтцсэн. Нөхцөл нь бүрдэх юм бол зүгээр л завхаарна гэсэн. Ойлгомж. Тэр бол асуудал байхгүй. Яг ийм ярьдаг. Тийм учраас эзэн бүр гим нүглийн үрийг нь оруулж ирэхээс өмнө ялж чадах сүнслэг хууль ярьдаг. Тэр нь ариун сүнсээр л боломжтой. Бид чадахгүй шүү дээ. Тэгэхээр ариун сүнс нь яаж өгөх гэхээр итгэлээр л өгөгдсөн. Тэр итгэл нь ямар итгэл юм? Миний амьдралын эзэн гэж хэлсэн итгэл. Ингээ болоо биш шүү дээ. Саний амьдралын эзэн гэдэг дотор юу байгаа гэж би амьдралын таавал миний амьдралын эзэн энэ дэлхий дээр амьдрах, маргааш өглөө босох, орой унтах, хоолоо идэх, цалингаараа юу авах уу гэдэг амьдралын эзэн Есүс. Би тэгвэл юу юм? Эзний эсрэг талд нь юу байгаа юм? Боол. Би сайн дурын боол. Ром 1 дээр байгаа. Сайн дурын би боол. Таавал миний амьдралын эзэн. Тэнгэрийн хаанчлал эзэн байхгүй шүү дээ. Эзний харилцаа ярихгүй. Тэнд сүд бүсгүй сүд залуул гэж яригдана. Тэгэхээр тэгж хэлж таавал миний амьдралын эзэн буюу би амьдрахтаа таны амьдралаар амьдрна, таны үгээр амьдрнаа гэж хэлж итгэчээд тэгээд өөр юм хийдэг тийм байхгүй. Хэрв тэгж амьдрж ивэл нөгөө ярьж байгаа бүлээн амьдрал, хоёр эзэнд үйлчилж байгаа амьдрал. Тэгвэл үр дагавар нь сая илчилт 3 дээр юу гэлээ? Бөөлж гаргана гэж хэлсэн. Матай дээр юу гэлээ? Ёс бусыг үйлдэж та нар надаас зайл гэж хэлнэ гэж хэлсэн. Яагаад юм? Таавал миний амьдралын эзэн би таныг амьдралаараа дагна гэж хэлчингүүтлээ амьдрахтаа үгүй би өөрийнхөө миний амьдралын эзэн би өөрөө. Зүгээр авралын үед л та миний амьдралын эзэн болчоорой. Харин би амьдрахтаа өөрийнхөө амьдрнаа. Тэгээ би өөрийнхөө яг сайн мэдээний мэдүүлэгч модны жимснээс эдсэн шиг би өөрийнхөө юу үнэн, юу зөв, ямар сонголтыг би юу хийх үү, би яаж шүүх үү гэдгийг би өөрийнхөө тарихаараа би шүүж амьдрнаа. Таавал шүүгч биш. Би өөрөө амьдралынхаа шүүгч. Үйлдэл болгон маань ингэж Есүсийн эсрэг нүдэнд нь ингэж хэлж байгаа гэдгийг та хардггүй. Ингэж харж чадахгүй бол илчил 3 дээр хэлсэн шүү дээ. Нүдээ тослох тосыг надаас худалдаж аваа. Харж чадахын тулд ямар нүцгэн байгаагаа харж чадахын тулд. Үгүй би авахгүй. Над тос хэрэггүй. Би гайгүй болж байгаа гэвэл яана гэж эзэн шууд хэлсэн шүү дээ. Би чамайг бөөлж гарганаа. Тэр өдөр, шүүлтийн өдөр. Тэг хүн үхээ дараа нь сонголт байхгүй да. Танд сонголт байхгүй. Үхэл та тэр хүмүүсийн тоонд орвол яах юм бэ? Тийм учраас хайртай учраас танд хэлээд байгаа нь аюул байгаа. Та аюулыг харж чадахгүй байна. Хайртай хүмүүс минь ээ. Аюулыг хараач. Би бүх юмаа хийсэн шүү дээ. Одоо та нар зүгээр итгээд
миний явсан амьдралаар явсан замаар загалмаан замаар явж болохгүй мүү? Тэгээч тэ гуйж штэ. Та нарыг би мөнхөд зовоомооргүй штэ. Та нар галт нуурын тамлагдаасаа гэж би хүсэхгүй штэ гэж хэлнэ. Тэгтээ би чадахгүй штэ. Харин тийм ээ. Тийм учраас ариун сүнсээ би чамд өгцөн. Хүч нь байгаа. Зүгээр чи гуйгаал хүсэл явхад юм бол энэ зам чинь яа ийм байгаа шүү. Матай 7-оор байгаа хавчиг зам гэдэг ойлголт чинь хаалгаас орхоос өмнөх хүмүүсүүдэд хандж хэлж байгааг та мэдэх үү? Хавчиг хаалга. За энийг хэлээд өндөрлөе. Бусдыг нэрэд яах вэ? Хитрхи урт болох гэдэг шиг байна. Матай 7-оор энэ маш чухал ойлголт байхгүй юу? Матай 7-оор л санагдах юм. За би харъя. Бусдыг ууш. Алтан дүр. Энэ хавчиг хаалга. Та энэ дээр хараа. Матай 7:13. Хавчиг хаалгаар ор гэж байгааз. Тэгэхээр ямар хүмүүс хаана байгаа хүмүүсүүдэд хаалгаар ороорой гэж хэлдэг вэ? Хаалганы гадаа байгаа хүмүүсүүдэд ч тийм. Тэгэхээр итгэхээс нь өмнө энэ хэлж байгаа нь энэ багхгүй юу? Итгэцэн хойноо ийм юм ярихдаггүй байхгүй юу? Та битгий. Тэгээд учир нь сүрэлд хөдөлдөг хаалга нь уужуу зам нь өргөн гэж орох гэж байгаа хүмүүсүүдэд оруулахын тулд эзэн ингэж хэлж байгаа. Энэ өргөн хаалгаар битгий ороо. Эн чинь сүрэлд хөдлөнө. Энэ нарийнхан хавчиг хаалгаар ороо. Тэр нь Есүс ганцхан зам хаалга. Тэгхийн бол энэ хаалгаар чинь амьд хөтлөнө гэж байгаа. Мөнх амьд хөтлөнө. Тэгээ олонх нь тийшээр ордог. Тэгээ амь мөөд хөдөлдөг хаалга нь хавчиг зам нарийн цөөхөн түүнийг олдог. Зам нь ярд. Одоо та бид нар зам хаалгаар нь орцсон гэж үнэхээр би танд итгэж байгаа учраас одоо бид нар бие биенийгээ итгэж байгаа учраас замаа ярих ч ёстой байхгүй юу? Тэр зам нь юу гэхээр зам нь нарийн. Тэр замаар явж алхахаас өмнө бас ярьж байгаа. Нарийн харагдаж байгаа байхгүй юу? Библийн үгээр, Есүсийн амьдрсан амьдралаар, ариун сүнсний удирдлагаар буюу ариун сүнс чинь Библийн Есүс Христийн Библиэлд хэлэгдсэн юмар л амьдрын шүү дээ. Библиэлд байхгүй юмар ариун сүнс хизээч ярьдаггүй, тийм юм ятгадаггүй, заадаггүй. Тэгэхээр тэр замаар алхаж эхлэхээс өмнө тэр зам нарийнхан харагддаг. Амар ядаргаатай. Юу вэ? Есүс шиг амьдрах юм уу? Есүс чинь нэг ч юм үлддэг. Би тэгээ нэг ч юм үлдэхгүй амьдрах юм уу гэл амар нарийнхан бодогдно. Үгүй ээ. Яваад эхлэх хэрэгтэй. Тэр нь ариун сүнсээр дамжуулаад яаж амьдрахыг нь Библиэлд нь заасан. Яаж амьдрахыг нь сурангуутлаа тэрүүгээр явах хүчийг нь ариун сүнс өгдөг. Тэхийн тулд бид Матай 5:3 дээр байгаачлан сүнсэндээ ядуу буюу өөрөөрөө явах ямар ч боломжгүй гэдгээ ойлгож өдөр болгон гимших буюу ариун сүнсний хүчээр явах гэж хичээх хэрэгтэй. Залбир байнга алхам хийх болгондоо, сорилт болгондоо завхаарлын сорилтонд ундаг угаасаа бид нар. Тэгвэл дараа нь унахгүй тулд яг тэр мэдрэмж бодол чинь орж ирэх үед эсвэл нүдэнд чинь эсрэг үүсний чинь хүн харагдах үед шууд тэр дороо залбирх хэрэгтэй байхгүй. Яаж залбирх вэ гэхээр яг гуйлах чинь шиг. Би надад юу ч байхгүй. Би энэ сорилтыг давж чадахгүй. Эзэн минь туслаач. Яг одоо би энийг үлдэх гээд та туслаач гэж яагаад тэг гуугаад хэрэв би үйлдвэл ингэн тэгнэгээ та бүр яг гуугаад тэгээ бүр залбираа та ингээд дотроо бүр ингээд ариун сүнсийг гуугаад ариун сүнсний хүч ав. Би яг тэгж тэгэх үед яадаг гэж яг хүч орж ирдэг. Тэгснээрээ би нөгөө эзний дор орж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр эзэн чи өөрөө хүчтэй эзэн байхгүй юу? Тэгэхээр яг та мэдэрч эхлэн та аяанда та яг таны тэр нөгөө нэг тэр сорилтууд чинь ингээд нэг өнгөрнө. Нөгөө зовлон зүдгүүрэн дэвчээр нь туршлагатай байд найдвар нь урам хугалдаггүй гэдэг шиг тэр нэг сорилт морилт чинь ингээд алхамаар нэг ялалт дараагийн ялалт багаар та анзаараарай. Ялж эхлэн та. Тэр ийм ингээд ирэхээр нөгөө хаалгач чинь явж байгаа зам чинь нарийн биш өргөн гэдгийг та ойлгоно. Хамгийн гоё зам, хамгийн амар тайван. Ягаад тэгэхээр би өөрөөрөө амьдрахгүй ариун сүнсний хүчээр амьдарч байгаа учраас. Тэгэхээр ийм гоё зүйл ярьж байгаа. Тэгэхээр тийм учраас бүгдээрээ хамтдаа өнөөдрийн үгээр дамжуулж юу ярьж байгаа вэ гэхээр хоёр эзэнд үйлчлэх ямар ч сонголт байхгүй. Би нэг л амьдралын Ром 19 дээр хэлсэн амьдрал эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрснөөрөө авралт хүрнэ гэж байгаа. Амьдралын минь эзэн тэгж хэлчихэд өөр имийг эзнээ болгож байгаа бол бид нар айл хэзээ Есүсээс гараад явцсан байгаа даахгүй. Тийм учраас аюултай. Хэрвээ яг одоо бид нар өгөх юм бол яана аюултай байхгүй да. Магадгүй мэдэхгүй одоо юу болох юм байгаа. Би нарийн сайн мэдэхгүй. Библиэлд ийм л юм танд хэлж байна. Бид нарт хэлж байна. Бөөлж гаргана гэж байна. Гэхдээ мэдээж хүн алдаа гаргаад хичээгээд чадахгүй тохиолдлыг энд яриаггүй шүү дээ. Би илчил 3 дээр хэлсэн шүү дээ. Би баян, би болж гин. Надад дутах юм байхгүй. Миний үүс гайгүй болж байгаа гэдэг хүмүүсүүд аюултай байгаа байхгүй юу. За тэгээд ерөнхийдөө өндөрлөе. Тэгээд за хамгийн сүүлийн ишлэлийг яриад өндөрлөе. Теслоник бид түрүүн хаацсан юм шүү дээ. Нэг ариун амьдралаар амьдрах талаар те байгаа. Тэгээд өндөрлөе бүгдээрээ. 1-р Теслоник
1-р Тесалоник 4:3-аас бишээ 3-аас 4:3-аас 4. Бурхны хүсэл нь та нарын ариусал бөгөөд түрүүн ариусал гэдэг чинь юу ярьж байгаа ш? Нөгөө нарийн зам ярьж байгаа штэ. Нөгөө нарийн зам. 1-р, 2-р миний амьдралын минь авралт хүргэдэг тэр итгэлийн чинь хоёр итгэлийн чинь нэг нь болохоор хэлсэн штэ зүрхэндээ Есүс Христийг үхсдээс амилсан гэдэгт итгэнэ гэж байгаа. Тэгжиж зөвхт байдалд хүрнэ. Тэ? Тэр нь бол бурхан чанар. Бурхан чанар Есүс Христийн хүний хүү чанар загалмайн хүчин загалмай дээрх сайн мэдээ гэсэн үг байхгүй юу? Амьлалтанд нь итгэж ивэл аль хэзээ бууршлагдсанд нь үхсэнд нь итгэнэ гэсэн үг байхгүй юу? Амьлагцснаараа Ром 1 дээр байгаа. Амьлагцснаараа Бурхны хүү гэдгээ нотлсон, баталсан, тунхагласан гэж байгаа. Тэгэхээр Ром 10:9 дээр хэлж байгаа зүрхэндээ Есүс Христийг үхсдээс амилсан гэдэгт зүрхэндээ итгэснээрээ зөвхт байдалд хүрнэ гэдэг чинь юу гэхээр Есүс Христийн загалмай дээр Есүс Христ намайг зөвтгсөн. Миний гмийн ялыг өөр дээр аваад намайг гэмт ялтан биш болгосон гэдэгт нь итгэвэл би миний сүнсний төлөв байдал маань ариун хүн болж хувирдаг. Тийм байдал шилжинэ. Тэгээд зогсоогүй байхгүй юу? Дараагаар нь амаараа эзэн минь гэж хүлээн зөвшөөрснөөрөө авралт хүрнэ. Хуйлаа байх ёстой. Тэр нь юу гэхээр түрүү хэлсэн шүү дээ. Одоо энэ дээр ярьж байна. Бурхны хүсэл нь та нарын ариусал гэдэг. Ариусал гэдэг чинь нөгөө ариун амьдралаар амьдрах гэдэг юм ярьдаг. Зөвтгөл нь бидэнд хийгдсэн. Харин ариусал нь болохоор бидний ариун амьдралаар амьдрахтай ариусах амьдралын турш болдог үйл явдал байхгүй юу? Ариусал бөгөөд тэр нь юу гэвэл та нар садар самууныг цээрлэж хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дор өөрийн биеэ хэрхэн хянахаа мэдж Бурхныг мэддэггүй харийнхан мэд тачаангу хүсэлд эс байх нь юм аа. Харж гинөө. Амьдралын юм ярьж байгааз садар самууныг цээрлэх юм ярьдаг. Библиэлд бол садар самуу мөнгөний шунал хоёр дээр асар их юм ярьдаг байхгүй юу? Аимшигтэй. Тэгээд бардамнал дээр бас их юм ярина. Нэр хүнд мөн тэгээд. Тэгэхээр бүгдээр ямар ч байсан залбирыг юуг залбирах вэ гэхээр Тэнгэрийн хаанчлал биш үү те. Зүгээр одоо ер нь энэ дэлхий дээр хаанчлалын засаглалтай улс байгаа бах те би сайн мэдэхгүй байна. За хин ч үгүй аль нэг улс нь тийм ба. За тэр улсыг та өнөөдөр тэр улстай адилхан Тэнгэрийн хаанчлалыг ойлгоддог юм биш үү? Үгүй шүү дээ. Тэнгэрийн хаанчил чинь бүр шал ондоо ялгааг нь та мэдэх үү гэж асуултаас эхэлнэ. Танд ер нь Тэнгэрийн хаанчлалын талаар энэ аврагдсан амьдралынхаа итгэлийн амьдралынхаа талаар та боддгоо юу? Эсвэл зүгээр л яаж мөнгө олох уу? Яаж эрүүл амьдрах уу гэдгийг бодд юм уу? Аюултай байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар зүгээр Монголд арчилсан нийгэмд байна. Тэнийг удаа ярихгүй. Арчилсан нийгэмд байна. Үндсэн хуулинд маань шашин шүтг ирэх нь байна. Тэгэхээр ингээд хавчлага орж ирээгүй аюулгүй байна. Чек. За тэгэнгүүтлээ би Есүст итгэж гин үү? Итгэж гин. Чек. За Есүс Христ загалмай дээр намайг зөвтгөж аварсан чек. За би ер нь ингээд ариун байхыг хичээж гин үү? Сүмөндөө явж гин үү? Өргөлөө өргөж гин үү? Чек. Ерөнхийдөө гайгүй шүү болж гин. За тэгээд одоо ер нь бол би сайхан аврагдсан амар тайван. Тэгээд гоё мэдрэмж байна. Сайхан байна. Ингээд энэ Тэнгэрийн хаанчлалын амьдрал гэж бодож гин үү та? Үгүй байхгүй юу? Чөтгөр амар залтай. Люцифер бүр дэлхийн ертөнц бүтээгдэхээс өмнө унаад дэлхийн ертөнцийн одоо 6000-аас 7000 жилийн түүхтэй энэ дэлхийн настай энэ дэлхийн насжилтанд амьдарч исэн бүх үндэстний бүх хаадууд бүх хүмүүсүүдийг бүгдийг нь яаж унгаахаа мэдсэн унгаачч байсан тэр бүх зүйл мэдээлэл чөтгөрт байгаа. Таны өнгөрсөн амьдралд ямар алдаа гаргасан, юунд дуртай, юунд дургүй, ямар хүн, ямар үг хэлэхээр яаж харахаар дургүй болдог бүгдийг мэдж байгаа. Тэгээ одоо чөтгөр юу ч өөрийгөө илчлээгүй. Юус энэ дэлхий дээр чөтгөр байхгүй гэж явж байгаа. Ингиж энэ дэлхийн ертөнцид өөрийгөө далдалж чадсан залтай нэг. Тэгээ тэр нэгэн одоо биднэрт юу бас санал болгож байна. Болж ин сайхан байна. Эзэн чамайг аварсан. Одоо сайхан. Тэгээ зүгээр мөрөглөө өргөөл тэгэл ингээл яваад болж ин. Тэ? Айхтар гимгүүл үлдчихгүй ингээл яваад болж ин. Энэ үг ямар үгтэй адилхан байна? Илчилт 3 дээр. Би баян хөрөнгөцсөн тул тутах зүйл юу байхгүй гэж хэлдэг. Болж ин сайхан эзэн чамайг өрөөсөн ингээд болж ин гэд. Гэтэл эзэн юу гэж хэлж байна?
тэр өрөөсөн эзэн, биднийг үнгүй аварсан эзэн нь өөрөө юу гэж хэлж байна? Би чиний үйлсийг чинь хүүтэн биш. Хүүтэн биш, халуун биш, бүлээн гэдгийг чи мэднэ. Тэ? Тэгээ чи халуун бай. Халуун байх төлөв байдал тийм л ганц жам ёсны ганц нарийн замтай л аврал واخгүй юм чинь. Тэр нь юу вэ? Үйлсийг яриад байна шүү дээ. Үйлс ярьж байна. Харж байна уу? Тэгээ бүгдээр хамтдаа үр жимстэй амьдрий. Тэгээд Матай бишээ Галаат 5 дээр байгаа. Галаат 5 дээр ариун сүнсний үр жимс ярьдаг. Үр жимс ажил яриаггүй шүү. Аяанда гардаг юм ярьдаг. Гэхдээ Галаат 5-ын 19-оос махбодийн үйлсийг ярьж байгаа. Харин махбодийн үйлс нь илэрхий юм а. Эдгээр нь завхаарл, бузар дачаал, садарлал, шүтэн шүтлэг, ид чид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэг, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архитэл, дутгуй шүргэн наргидсан гэх зэрэг юм а. Ихэнх нь байгаа. Ихэнхэнд биднэрт байгаа. Махбодийн үйлс. Тэгсэн мөртлөө эзэн сүнсээр явж хэлж байгаа. Тэгэхээр биднэрт бодох юм асар их байна. Нөхөрлийн цаг дээр асар их юм ярих хэрэгтэй байна. Залбирлын цаг дээр бид нар асар их юм байна. Гимших асар их юм байна. Харж чадахгүй байвал тэгэл бид харж чадах тосыг эзнээс гуйж явах хэрэгтэй байна. Гуй. Юу яриад байгаа? Над ийм байхгүй штэ. Энэ хүн шал юу яриад байгаа? Би ийм дорой, ийм аюултай байдал байхгүй штэ. Би аврагдсан, би Бурхны хайртай охин. Юу яриад байгаа? Харин тийм ээ. Мэдгүй эзэн Библи ийм л юм яриад штэ. Хар гэдэг штэ. Хар. Цаана нэг юм байна. Хар. Аюул байна. Хар. Бүлээн байна. Хүүтэн биш байгааг чи мэдчихээн. Гэхдээ халуун биш байна. Аврал бол ерөөсөө яг тэр халууныг л ярьдаг байхгүй. Зөвхөн халуун. Энд дээр хэлж байгаа хэвээр халуун бай гэж хэлж байгаа. Халуун биш бүлээн байвал шууд гимш. Гимшихгүй бол тэгэл үхэл яригдана. Шийтгэл яригдана. Үйлсийн шүүлтээр орох учраас үйлсийн шүүлт чинь нэг ч гин байхгүй ёстой л гэж байхгүй байх ёстой л гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр бүлээн ярихдаггүй, бүлээн тооцохдохгүй байхгүй юу? Халуун л гэдэг ганцхан юм ярина. Нэг ч гимгүй байх ёстой юм ярьдаг. Юу яриад байгаа юм? Би гимгүй байж чадахгүй шүү дээ. Харин тийм учраас өдөр болгон Есүсийн дотор явах юм ярьдаг. Есүсийн дотор байнга явахгүй бол бид нар Есүсээс гарахаараа л гим үлдэн шүү дээ. Гим угаасаа Есүсийн дотор ч гэсэн үйлдэнэ. Гэхдээ Есүсийн дотор байна гэж юу ярьж байгаа юм? Гимшил ярьдаг байхгүй. Байнга Есүсийн дотор гимшин. Тэгээд гимшингүүтээ оронд нь зүв зам руугаа иргэн гэдэг чинь гимшил гэдэг байгаа шүү дээ. Тэр нь ариун сүнсээр дахин дөрсөн, ариун сүнсний хүчээр амьдрах, ариун сүнсээр нүдээ тослоод харах. Тэгэх юм бол нэг гим нүглийг дараагийн гим нүглээс бид нар гим нүгэл биднээс багассаар л байх болно. Энд чинь ариусл ярьдаг байхгүй. Ариус амьдралын туршид ярьдаг. Тэгэхээр ариуслыг мөшөхгүй бол бид нар зүгээр зөвтгөгцөн тэгэл болоо гэж байгаа бол үгүй ээ, тийм юм ярьдаггүй Библи. Тийм учраас бүгд хамтдаа гимшээд өндөрлөе. Хитрхи урт ярьсан бол өршөөгөөрэй. Эзэн бурхан минь энэ цаг мөч танд өнөөхөр талархаж байна. Яагаад вэ гэхээр хитрхи ийм маш хатуу үг сонссон ч гэсэн эзэн бид талархаж байна. Яагаад гэвэл оройтойгүй байна эзэн. Яагаад тэгвэл бид одоо амьд байна. Яагаад гэвэл яг одоо энэ таныг одоо амьсгалангаа энэ бичлэгийг үзэж байна. Би бас ярьж байна. Амьд байна. Энэ бол найдвар эзэн. Биднэрт боломж байна эзэн. Сайн мэдээг сонссон одоо итгээд гимшээд маргаашаас эхлээл хийж байгаа ажил явах замаараа явахдаа эзэн минь бид хаанчлалын бурхан аавын хүсэл болох хүмүүсүүд аврал ирээсэй гэсэн тэр хаанчлалын зорилгын төлөө л би ажиллаж амьдрна. Чуулганы нэгдэл ярьдаг энд. Тэгээ би юу хийх ёстой вэ? Хаана ямар гэрч болох ёстой вэ? Амьдралаар амьдрахдаа автобусанд явж байхдаа хүмүүсүүдтэй зөрөхтэй, хүмүүсүүд миний хөлөндөө гიშих үед, мөрөх үед, машинтай явж байгаад нэг хүн миний машиныг мөргөх үед гэрэлтэх юм ярьдаг. Тэр хүний авралын төлөө би Есүс болж, сар болж, нарны гэрлийг тусгах юм ярьдаг. Энэ л миний амьдралын зорилго. Түүнээсээ бид нар машин цашин хамаа авахгүй, машинаа өрөө төлөвлөх тэр машин ташин энэ дэлхийн бүгд устдаад, бүгд хэвэн хорхоо өдөөд, бүгд хулгайч даваад алдагдаад зэв үдээ дуусна гэж Матай дээр байгаа. Харин Тэнгэрт эд баялаг хураа гэж ярьж байгаа. Тийм учраас эзэн минь энэ бүгдийг та биднэрт үнэхээр одоо сануулсан учраас таньда баярлалаа. Бид гимшиж байна эзэн. Гимшил гэдэг нь юу вэ? Буруугаа мэдрээд зөв зүйл рүү эргэх. Эргэхгүй дундан зогсвол гимшил болж чадахгүй. Юдаас шиг амиа хорлоод дуусна. Харин Петр шиг, Давид шиг бид зөв зам руугаа эргэх. Тэрийг л сонгохыг хүсэж байна. Та бидэнд туслаарай ариун сүнсээ. Есүсийн нэрээр. Амен. За энэ цагийн төлөө талархъя. Тэгээд та өөрөө яг ариун сүнсээрээ Библийн үгээр саний ярьсан зүйлсүүдийг та өөрөө шалгаарай. Тэгээд та ариун сүнснийхаа хүчээр сонсох болтугай. Тэгээд ямар нэгэн дунд нь буруу үг хэлэгдсэн үү би мэдэхгүй байна. Сул дорой учраас тэр үгдгсэн бол та өнгөрөөгөр яг авах юм аваасаа гэж хүсэж байна. Дараа нь би ингээд сонсохоор бас алдаатай ярьсан юм, зарим тодорхой баримтууд дээр алдсан ярьсан юм их байдаг шүү. Тэгэхээр
тэр болгон дээр ингээд доор нь комент бичээд яхад хэцүү тааж уншиж чадахгүй шүү дээ. Тийм учраас сонсохдоо хэрүү тань зүрхэнд чинь хүрэхгүй буруу хэлсэн юм байвал зүгээр л өнгөрөөгөөрэй. Тэрэн дээр бити анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэгэх юм бол шууд нөгөө худал хуурмагч нь тэндээс үлгэж аваад тийшээ аваад явна. Үнэн алдагдах учраас. За шалаам дараагийн цагаар дахин уулзлаа. Тэр баяртай.